За бүгд өдрийн мэнд манай Antai podcast-ийн маань дараагийн дугаар эхлэх бэлэн болсон байна. Тэгээд юуны төрөнд бас Багогаа дахиад уртчихъя. Хэдүүлээ Bago Speakeasy Bar-наас манай podcast маань хүрдэг байгаа. Тэгээд бидэдийг бас Bago маань өнөөдөр энэ гоё Pinot Grigio Италиас ирсэн гоё вайнаар дайлж байгаа. Тэгээд бас өмнө нэг чинчи хийчих те. За тий. Тэгээд мэдээж манай хамгийн чухал хэсэг маань манай зочин. Тэгээд та сайн мэдгүй байх. Гэхдээ ер нь бол яг industrial чиглэл одоо уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Transwest гэж компани байгаа. За тэрний COO. Тэгээ одоо захирал хүний нөөц бизнес үйлчлэгээ яг сегментээр хариуцж байгаа захирал зочноор ирсэн байгаа. Тэгээд айгүй сонирхолтой зочин надад би айгүй өндөр хүлээлттэй байгаа. Яагаад гэвэл хамгийн ихний асуудал биш үү асуугаад эхэлчихэ те. Great place to work гэдэг юм нэг юм одоо брендинг за бас юм компаниудад ялгаруулад байгаа нэг юм юу байгаа тийм брендингийн юу байгаа certification гэж хэлэх юм байна те тэрнээс хэдүүлээ яриагаа эхлүүл яасан бэ гэж би бодож ирсэн. Тэр ер нь ямар учиртай юм. Тэгээд Transwest яагаад тэрийг ингэж төлөх үү бас ер нь сертификатыг таниулдаг байна. За, юм урьж оролцуулж аваад баярлалаа. Тэгээ намайг алан зулгдаг, зулаа гэж дууддаг. За, тэгээд хүний нөөцийн салбарт бол ер нь одоо бараг 20 жилиг ажиллаад бизнесийн салбаруудад ингээ ажиллаад өнөг хүртэл явж байна. За, Transwest Mongolia компанийн хувьд бол сүүлийн 2 жил бид нар олон улсын яг нөгөө Great Place to Work буюу ажиллахад таатай байгууллага гэдэг одоо аль биесний баталгаажуулалтыг 2 дахь жилдээ авсан байгаа. Сая бид нар 6 сард яг 2 дахь жилийнхаа сертификатыг аваад бас хамт олноороо тэмдэглэж өнгөрүүлээд ингээд баяртай одоо ажиллацгаач байна. За ерөөсөө энэ сертификатын гол зорилго бол юу гэхээр л ерөөсөө ажилтнууд маань яг компанидаа өгж байгаа үнэлгээ. Тэ? Ер нь яагаад нөгөө компани юм ажиллах таатай компани гэж үзэж байгаа. Тэдний дуу хоолой үнэлгээ ер нь яг ингээд тэ чухал одоо бидний давуу талууд юу юм яг онцлог зүйлүүд маань юу юм гэдгийг гаргаж ирдэг энэ судалгаа байгаа. Тэгээд судалгаанд бол нийтдээ бүх ажилтнууд маань оролцдог. Тэгээд компани үнэлдэг, бас багаа үнэлдэг, өөрийн ажиллаж байгаа. Тэгээд тэр үнэлгээ тодорхой хэмжээнд шалгуур босхийг давсан цагт юу гэхлээрэ дэлхийд одоо энэ 92 улсад энэ баталгаажуулалтыг хийдэг Great Place to Work буюу олон улсын байгууллагаас энэ аль биесний баталгаажуулалтыг өгдөг байгаа. Тэгээд 2 дахь жилдээ авсандаа төлөй баяртай байгаа бидэд. Тэгээд цаашдаа бас зулан минь амжилттай ахиулаад тий судалгаан дээр судалгаанаас бас нэг онцолж харж байгаа зүйл нь юу гэхлээрэ нөгөө судалгааны үр дүн буюу яг тайлан дээр тусгагдсан зүйлсүүд дээр биднэрт нөгөө ажиллах боломжийг бас олгодог. Цаашдаа ер нь бид нар юугаа сайжруулах хэрэгтэй, хүний нөөцийн бодлого стратеги дээр юугаа шигтгэж өгөх хэрэгтэй юм те. Юун дээрээ сул байна, юун дээрээ илүү даваа талтай байна гэдгийг олж хардаг бас аюу том тийм онцлогтой. Ажлуудын дуу хоолойг амар сайн сонсч ин гэсэн үг те. Бас үзэгчтэй хэлэхэд Transwest гэдэг бас аюу товчхон хэлцүүлч та те. Transwest маань болохоор одоо хамгийн сайн мэдхээр бол Komatsu дидэр гэж явдаг. Энээс гадна өөр үйл ажиллагаа явуулдаг чиглэл байгаа юу? Тэгээ манай үндсэн яг нөгөө бид нар бол дистрибьютор компани. Яг уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжийн одоо ханган нийлүүлэлт, борлуулалт дээр нь бид нар нөгөө борлуулалтад дагаад юу гэхээр борлуулалтын дараах цэцэр үйлчилгээ бол манай хамгийн том бас хэсэг болж явдаг. За үнийгээ дагаад манай нөгөө инженер техникийн ажилтнууд яг харилцагчтай одоо нөгөө зөвхөн төхөөрөмжөө зархаас илүүтэйгээр төхөөрөмжийн дараах нөгөө дагалдах сэлбэр хэрэгслийн нийлүүлэлт тэгээд цэцэр үйлчилгээ гэдэг бол маш том юм одоо инженер техникийн ажилтнуудын мэдлэг ур чадвар дээр тогтож явдаг юм том манай гол бизнес. Тэгээд би эхний асуултаа ингээ уяхад би уул уурхайн компани дээр эзэж тийм Great Place to Work ч юм уу те одоо ажлынхаа дуу хоолой ч юм. За хастаа уушлаарай. Тэгээд одоо манай Тэмүүлэн цэцэн бас уул уурхайн чиглэлд ажиллаж байсан. Эзэж тийм ерөөсөө харагдаж байгаагүй, сонсож байгаагүй. Тэгэхэд яг Transwest энэ дээр ийм хийцэн байгаа надад амар юм тааламжтай байсан. Тэгээд хэр уйлдаж, наалдаж чаддаг вэ? Үнэхээр ингээ ажилтнуудынхаа дуу хоолойг сонссон. Тэгээд уул уурхайн чиглэлд ингээ ажиллахаар мэдээж инженер техник уул уурхайн чиглэл чинь бас нэг онцлогтой индастри шүү дээ, тэ. Тий. Яг хөө би бол нэг тийм салбарын онцлогийг бол нэг авах чухалчлахгүй байна. Тий, нөө аливаа бизнесийн байгууллага чи ер нь бол ерөөсө гол үн цэн нь өөрөө ажилтнууд дээр тогтож явж байгаа. Тэгээ ажилтнууд өөрөө хэр одоо нөө сэтгэл ханамж өндөртэй, бүтээмж өндөртэй, тэгээ доктортой ажиллах гэдэг чи аливаа бизнесийн байгууллагууд ерөөсөө гол цөм зорилго байдаг, тий.
ямар одоо салбар байхаас үл хамааран. Тэгэхээр юу гэхээр бидний ерөөс энэ судалгааг эхлүүлсэн, энэ төслийг эхлүүлсэн ерөөсөө гол зорилго юу гэхээр ер нь бол өмнө нь бол одоо бид нар 15 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа. Тэгээ юу гэхээр хүний нөөцийн бодлого стратеги бол илүү нөгөө компани талаасаа илүү том явж тодорхойлж тэ. Тэгээ хүн рүүгээ чиглүүлдэг байсан. Гэтэл энэ маань өөрөө яг нөгөө нэг одоо ингээ ялангуяа ковидын дараа бол хүний нөөцийн салбарын ер нь бол хөгжлийн чиг хандлага, өнгө төрх бол оронгороо иргэцэн. Тэгээ оронгороо иргэцэн. Энийг одоо энэ салбарт ажиллаж байгаа бид нар бол бүгдээрээ маш сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ оронгороо иргэцэн нөхцөлд юу вэ гэхээр бид нар ер нь бусдаас юугаараа онцлог ялгаатай. Бидний даваа тал юу вэ? Тэ? Тэрийг одоо нэг компани өнцгөөс компани менежмент талаасаа илүү тодорхойлох нь өөрөө бас аягүй тийм учир дутагдaltaй. Тэ? Одоо магадгүй юм орхигдуулж магадгүй, юмыг олж харахгүй гэж магадгүй. Тэгэхээр ер нь буцаагаад юу гэхээр энэ чинь ажилтаа ажил болгоч бол хоёр талын харилцаа байгаа даа учраас те компани бизнес. Тэгэхээр юу гэхээр ажилтнууд маань ер нь юу хүсэж ойлгохыг хүсдэг те. Юуг ер нь компаниасаа хүлээгээд байдیں۔ Цаашдаа ер нь компанида юунд нь илүү уягдаж ажиллахын, доктортой ажиллахын гэдэг тэр зүйлүүдийг олж харахад энэ судалгаас айгуу нөлөөлнө. Тийм. Тэгэхээр бас нөгөө талаасаа бас бид нар өөрсдөө менежментийн багийн хувьд бас өөрсдийгээ бас тэ ажилтнуудаараа үнэлүүлж олж харна гэдэг бол айгүй том тийм давуу тал тийм тий гарч ирсэн ба. Тэмүүлэн бас уулуурхан чиглэлд ажилладаг тий. Тэгэд одоо сая зулаа захиралцсан хэлж чинь хүний нөөцийн асуудал ер нь бол хаасаагүй байгаа тий. Тэгэд хүн хаана ер нь удаан ажилладаг гэд асуухаар бол одоо ойлгомжтой тий. Хамгийн сайн одоо cultureтэй ойр дотн байгаа өөрийг нь сонсдог ийм газар л хүн удаан ойр дотн тий. Тэгээд ер нь уул уурхайн салбарын тийм бас онцлогуд байна уу? Хүний нөөцийн дутагдал хэр байна? Яа одоо мэдээч ингээд хүний нөөцөө хадгалж үлдэж байгаа нэг одоо сектор гэх юм уу одоо юу нь бол одоо энэ ажлуудаа сонсдог. Тэгээд эргүүлээд яг тэрэн дээр үйл ажиллагаа аппликейшн хийдэг тий. Энэ ажил байгаа. Тэгээд би бас тэмүүлгээс зүгээр асуухад бас уул уурхайн онцлог байдаг уу? Ер нь ажлыг хүний нөөцийн хувьд хэр ер нь одоо Монголд яг хүний нөөцийн хомсдол бол нэлээд ойлгомжтой байсан байгаа тийм. Тэр дотор уулуурхай арай гайг байх гэж бодоод байгаа. Цалингийнхаа хувьд чуд дэшээ яг ерөнхий югаар бол нэг 20% арай дэшээ гэж гарч ирж байсан. Тэр утгаараа бол арай гайгүй юм шиг харагддаг боловч өршөлтөө хамаагүй лөө. Тийм. Бүр ингээд яалтчгүй л одоо яг саяны ярьж байгаа харах үнцэг бүр амар гоё өөр байна л та. Саяны ярьж байгаа одоо дээрээс нь хүмүүсээ инг гэдэг тушаал биш. Сайн яг ин great place-ийг хийж байгаагаар доороос яг хүмүүс нь өөрсдөө менежментэд өгнө гэдэг чинь өөрөө бүр амар гоё юм. Одоо эрүүл соёлыг нээж ин гэж хараад байна. Тэгэхээр миний хувьд бол зүгээр харж уулуурхад байж утсан шинэлэг юмнууд одоо яг ингээд хийхээс өөр аргагүй болж байгаа. Тэгэхгүй бол яг л ингээд яадаг угаасаа цалин өндөр юм чинь гэж явах юм бол тэр компани бол ер нь урт хугацаанд явахд нэлээд хэцүү болсон гэж би бол харж байна. Бас ярилтай тийм. Зулаа захирал ер нь яагаад уулуурхайн салбар руу ер нь орсон бэ? За гэхдээ бас яагаад бас ер нь яагаад тас тэр түгээсээ хаалцал тийм. Тэг би чинь ер нь аюухтай юм одоо карьерийн замлаа арах юм бол их олон бизнесийн салбарт ажиллаж байсан тийм туршлагатай. Тэгээд одоо анх бол ажлын гараагаа бол банкны салбараас эхэлж байсан. Тэг банкны салбарт би чи өөрөө хүний нөөцийн ерөөсөө мэрэгчлэр төгсөж суралцаагүй. Ер нь ажлын гараанаасаа хүний нөөцийн мэрэгжил гэдэгтэй ер нь холбогдоод өдийг хүртэл явж байгаа одоо 20 гаруй жил. Тэгээд хуульч мэрэгчлээ. Тэгээ хуульч мэрэгчлээ хүн одоо анх банкны салбарт хуульчаараа эхлээд ажлын гараагаа эхэлжсэн бол өнөөдөр уул уурхайн салбарт бас ингээд тодорхой хэмжээнд мэрэгжлийн функцид харилцаад ажиллаж байна. Тэгээ уул уурхай руу холбогдох болсон гол одоо нөө шалтгаан тухайд бас юу юм надад ажлын санал ирсэн. Одоо тэгээ уул уурхай салбараас тэгээд нэгдүгürt юу сонирхол татчихсан бэ гэхээр за тодорхой хэмжээнд бас айгүй олон бизнесийн салбарт ажиллаж байсан учраас яагаад уул уурхай байж болохгүй гэж тэ өөрийгөө сариад үзье, энэ салбарын онцлогийг ойлгоод үзье, ажиллаад үзье. Бас нөгөө талдаа юу гэхээр өөрийн хоримтлуулсан бизнесийн салбарт хоримтлуулсан мэдлэг туршлага бас хэрэгтэй үндэн тэ хэрэгтэй цагт нь өгье. Бас хувь нэмэр оруулаад үзье гэдэг үүднээс тухайн үед уул уурхайн салбарыг сонгож ирсэн. За тэрний өмнө бол маркетинг борлуулалтын чиглэлээр нэлээд ажилласан. Борлуулалтын компанич хүртэл удирдах ажиллуулж ирсэн. Тийм туршлагатай байгаа да. Трансвизэд ороод 3 жил. Одоо 5 дахь жил. Тэгээ 5 дахь жил. Маш хурдан өнгөрсөн байна. Тийм байна. Ковидын яг үеийг бол трансвизэд туулсан.
За тэгээд тухайн үед бас яг л менежментийн багийн нэг гишүүн болоод ажиллажсны хувьд бол тий их бас сонирхолтой олон хүндрэл сорилт бэрхшээлүүдтэй тулсан, ард нь гарсан. Тэрийг тэрийг л одоо хаваалцаж амаараа амаалын подкастын мөн зөвлөө. Уул уурхаг ер нь их сонгодог юм шиг байлээ дээ. Яг л инженерээр л явахгүй бол тэгэл нэг мэтгэл уул уурхаг одоо би ч гэсэн бизнес удирдлаар явжсэн аа. Нэг харсан чинь тэнд уул уурхаг явдаг. Яг ингээд галд уурхаг авцсан гэсэн. Нэг өдөр яг би очсон. Галд уурхаг ингээд амар ингээд юм өндөрчин зогсож байгаа. Юу лээ. Би ч одоо юу хийцээ чинь л яг бодчихсон. Тэнд одоо яг уул уурхаг руу ингээд орж ирэхэд ялгаа нь ямар юу байсан бэ? Одоо яг хүний нөөц талаас, хүн өдөртөх талаас одоо өмнө MSM-д байсан, банкнд байсан те, Капитрон банк байсан те. Ингээд үзэхээр ялгаа нь яг ямар хөө байна? Industry. Индустригийн ялгаа юу? Нийт за ер нь хүн болгоны мэддэг одоо нэг ойлгомжтой зүйл бол ер нь ирчүүд зөнхсөн салбартай ихтэй. Тэгээ бас энэ өөрөө онцлог нь юу гэхээр нөгөө нэг одоо харилцаа холбоо, нөгөө хүн хоорондын харилцаа, багийн ажиллагаа, за тэгээд нөгөө ажил хэрэг явуулах, шийдвэр гаргалт, менежментийн те тэр арга барилууд дээр бол тодорхой хэмжээнд бас энэ нөхөсийн нөлөөлөл байсан. Тэ би чи өөрөө бараг менежментийн багт ганцаараа эмэгтэй. Тухайд ажиллаж байсан. Тэгэл бас ганцаараа эмэгтэй учраас ганцаардах үе байна. Тэ ганцаараа бас зориглох үе байна. Тэ зөрөх үе байна. Ойлгох үе байна гэдэг. Маш олон юм нөгөө хувийн хувьд бас ингээд нөгөө шинэ багт тасах, шинэ одоо бизнесийн салбарт өөрийгөө тийм нийцүүлж тэ уялдаж ажиллах гэдэг бол сорилтуудтай тулж исэн. За бусдаар бол нэг яг Transist Mongolia компани бол тухайн үед мэдээж нөгөө нэг бас энэ яагаад ер нь нөгөө дотоодын захиралт ялангуяа тэр дундаа хүний нөөцийн бодлогоо те Монгол хүнээр Монгол захирлаар удирдуулах болсон гол шалтгааныг тухайн үед нөгөө нэг дээд намайг одоо сонгон шалгалтанд оруулаад өөрөө нөгөө авч ирсэн хүн учраас тэгэхээр ер нь бол манай нийт одоо салбарын дийлэнх нь бол өөрөө монголчууд ажилладаг. За яг хуу анх одоо оюутлогоо төсөлсөнтэй холбоотойгоор ер нь бол гадны экспат ажилтнууд бол маш тэг хүчээ авч их байсан үе байсан. Гэхдээ одоо өнөөдрийн өндөрлөгөөс харахад юу гэхээр энэ салбарын ер нь бараг 97-98% нь өөрөө монголчууд болсон. Тийм. Тэгэхээр нөгөө монгол хүний сэтгэл зүй, монгол хүний одоо монгол хүнийг яаж ажилуулах уу гэдэг ур ухааныг бол монгол хүний л мэднэ. Тэ. Тэгээ монгол хүнтэй бас ингээд айгу цогцож ажиллахад маш хурдан байдаг, хялбар байдаг. За бас соёлын ялгаатай байдал, хандлагын ялгаатай байдал, тэ иргэншлийн ялгаатай байдал гэх мэтчлэн тэр зүйлүүдийг бол ингээд нөгөө алгасчдаг, тэ илүү хэлбэрчилждэг учраас илүү одоо Монгол захирлыг тавих тийм төлөв бодлого байсан юм болов уу гэж би хардаг. Тэгээ тэр ч утгаараа хамгийн түрүүнд одоо барьж авсан зүйл бол ерөөсөө тухайн үед байсан байгууллагын соёлыг бид нар ер нь хаашаа чиглүүлэх ёстой юм те. За тэгээд тэр нь одоо монгол хүнийг ер нь яаж энэ олон орны өөр соёлтой уялдуулж бүтээнчтэй ажиллах гэдэг дээр яг ингээд нөгөө менежментийн хувьд бол ажиллах хэрэгцээ гарсан гэж байна. Уул уурхай жоох юм муу нэртэй байгаад байдаг те. Гэтэ надаа яг энэ одоо саяны яг зулаа захирал ярьж байгаа хамгийн гоё юм гэж бодод байдаг байхгүй. За яг гарч байгаа экспорттэй тэр юмнуудтай бол амар сайн нэмэр өгч байгаа. А нөгөө талаас яг Монголын одоо хүний нөөцийн чадварыг амар сайжруулж байгаа. Гаднаас одоо өөр сегментүүд яг ийм мундаг хүмүүсийг авчрахын боломж нь бас төдийлөн байж чадахгүй. Тэгэд энэ их экспатуудыг яг Монголд авчираад Монгол боловсруучийг яг ингэж амар гоё бэлдээд тэгээд одоо бүр тэр хүмүүс нь гадагшаа авч ажиллаж чадах хэмжээнд бичсэн тий. Одоо дээр нэг би тантай ярьж исэн баха та одоо Монголд ажиллаж байгаа нэг сертификат танаа дээр сертификат аваад тэгээд олон улсын юм. Тэгээ манай одоо нөгөө нэг тий өсөж явж байгаа ирээдүйтэй залуу менежерүүдийн нэг галаа гэдэг залуу байгаа. Тэгээ галаа бол Монголоос яг 6 дахь хүн нь болоод Kamasa бренди яг нөгөө глобал одоо gold engineer тий application engineer гэдэг баталгаажуулалтыг авсан. Дэлхийд ерөөсөө одоо 6 дахь хүн нь болж байгаа гэсэн. Тэгэхээр манай галаангийн маань хувьд юу гэхээр одоо өөрөө баг ингээд экспатаар гадны одоо Kamasa бренди ямар ч одоо үйлдвэртэй салбар дистрибьютор компанид бол ажиллахад бол бүрэн эрх нэгдэж байгаа гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас галаагаа алдмааргүй. Хүний нөөц Монголоос алдмааргүй. Тий. Вау. Тэгээ энэ надад бүр амар гоё санагдчихсан. Одоо яг ингээд за компани соёл гэл юмнууд зөндөө байгаа. Тэгэхээр эцсийн гол юм нь бол ингээд нэг монгол залуу Монголд ажиллаад Монгол компанид ажилласан
энэ хугацаанд мэдлэг хоримтлуулаад тэргээрээ ингээд бүр олон улсад нөлөөлөх боломжтой болж байгаа юм бүр ингээд. Тэр гэхдээ одоо ганцхан менежер дээр биш ер нь бол нээлттэй гэж би ойлгосон шүү дээ. Тий, нээлттэй. Орж ирэл өөрөө хичээгээл тий. Бид нарт чинь одоо ингээд нэг олон улсын брендийг дагаад нэг том бас аюу давуу тал үүсдэг нэг зүйл үнц юм байдаг. Тэр нь өөрөө нөгөө мэдлэг ур чадварыг яг нэг олон улсын түвшинд хүргэж нөгөө хүмүүст хүргэж чаддаг тэр суралцах боломж нь нээлттэй байдаг компанид. Тэгэхээр саяны нөгөө нэг Камацугийн сэрт одоо баталгаажуулалттай нөгөө олон улсад ажиллах application engineer гэдгийн зэрэгцээ нөгөө талдаа юу гэхээр манай нөгөө механикуудад одоо инженер техникийн ажилтнуудад бас Камацу брендийн олон улсын баталгаажуулалттай тийм механик болох боломжтой. Тэгээ бид нарт одоо 3 зэрэг байдаг. Тэгэхээр тэр баталгаажуулалтыг манай одоо механикууд одоо яг нөгөө засвар үйлчлэгийг хийгээд гардаг харилцагчдаар үйлчлэгийг үзүүлж байгаа залуучууд маань за хилээ сураад тодорхой хэмжээнд нөгөө нэг Камацугаас тавигддаг шалгууруудыг хангаад сургалтуудаа суугаад ажилласан жилийн туршлагаа бас ингээд хангаад явах юм бол яг тэр шалгалтаа өгөөд энэ баталгаажуулалтыг авах боломжтой. Тэгвэл бас дэлхийд даяар одоо хаанч Камацу брендийн бизнес дистрибьютор үйлдвэрүүдэд инженер техникийн ажилтнаар ажиллах боломжтой. Энэ амар гой санагдаа. Ингээд том зургаар нь харахаар одоо Монголд байгаа амар мундаг мэдлэгтэй боловсралтай залуучууд гадагшаага явахдаа очиод хар ажил хийж байгаа зөндөө кейсэд байгаа шүү дээ. Хараа ажил. Тэгтэл одоо яг энэ кейс бол ингээд амар гой болж ирж байгаа байхгүй тий. Очиод бүр олон улсад энэ яг өөрийнхөө мэрэгчлэр үнэлүүлэх боломжтой гэхээр энэ бол надад бол зөв тий. Монголчууд ингээд гадагшаага яваад байна гэл ингээд одоо бид чинь бухимдалаа шүү дээ тий. Brain drain гэж яриалаа. Гэхдээ яг энэ хэмжээнд ингэж хүмүүсээ явуулж чадах юм бол энэ бол зөрүүлээд баг Монгол руу эдийн засаг руугаа хамаагүй том хувь нэмэр оруулж ирж байгаа шараад. Юу би бас нөгөө дээр тан офс дээр нэг очиход анх очиод би бүр ямар гоё юм бэ гэж харж ирсэн аахгүй. Би өөрөө уулуурхаад байсан болохоор хамгийн анх би бас нөгөө уурхандаа очичоод офсоо гоё болгоно гэдгсэн чинь манайхаа ойлгохгүйсэн. Яг гэдэг нь тийм юу үгүй бид нар бүгд өрөөнд суун бид нар ингэдэг гэл нэг юм яг нөгөө уурхаа бол ийм байдаг гэдэг нэг юм одоо тийм олон жилээр ингээ яваад ирсэн хүмүүс байна шүү дээ тий тэгдүүмаа гэл тэгэхэд тэр ингээ солихож бас нэлээд болж байсан. Тэгээ би дээр трансвестийн офсыг харчаад би ваа ямар гоё юм бэ. Яг ийм одоо гадаадд нэг смарт офс байдаг шүү дээ тийм гоё vibrant team office байсан. Тэгээд зүгээр нь таад маань яг энэ дэр төлөвлөгөө гаргасан уу? Нэг юм тэдэн жилийн юм шилжилттэй. Одоо great place to work гэсэн уулуурхад great place to work гэхээс илүү Монгол баг great place to work-ыг авсан энэ 3 байна 4 компани байгаа. Тийм. Миний мэдхийн шүү нэг 3. Тэгэхээр за өсрөөл 5 хүрэх баг. Тэгэхэд уулуурхан компани тэр дотор авцсан явж байгаа байхгүй. Тэгээ офсын очиод харангууд уулуурхан компани гэж юусэн харахааргүй шал өрөөс. Тэгэхээр энэ дэр таад маань яг тийм төлөвлөгөө гаргаж ирсэн үү? Тийм. Тэгээ нөгөө ковидын үед яг бид нар нөгөө хуучин ер нь бол нөгөө офис засрын төвтөг нэлээд тийм олон жилийг ардаа үтсэн байсан. Тэгээ ер нь ковидын үеэр юу гэхээр компани маш олон тийм бизнесийн боломжууд нэгдсэн гэдэг юм. Тэгээ тухайн үед бол уулуурхан салбар маань бол ер нь бол тий нэлээд тийм одоо ингээд эерэг трендтэй явж байсан шүү дээ тий. Тэгээ тэрийгээ дагаад бидний нөгөө нэг юу бизнесийн боломжууд нэлээд нэмэгдсэн. За харилцагчдын маань бас нөгөө эрэлт хэрэгцээ нэлээд нэмэгдсэн. За тэгээд ковид бас биднэрт айгүй тийм давуу талуудыг боломжуудыг өгсөн гэж бид нар хардаг. Тий. Яг нөгөө талдаа нөгөө бизнес хүмүүс бол хүндрэл бэрхшээл гэдэг талаас нь тухайн үед бол нэлээд харж ирсэн бол бид нар боломж гэдэг талаас нь нэлээд харсан менежментийн баг. За тэгээд тухайн үед юу вэ гэхээр за бид нар бол ер нь бол жилүүдтэй нэлээд тийм эрэг хүлээлттэй байх юм байна бизнесээсээ. Бид нар тэлэх хэрэгтэй юм байна. Энэ тэлэлтийг дагаад юу гэхээр хүн хүч маань нэмэгдэх юм байна. За тэгээд нөгөө барилга байгууламж засварын те одоо газрынх нь одоо юу нөөц бололцоо хүчин чадлууд ер нь нэмэгдэх шаардлагатай байна гэдэг. Тэгээд бид нэр шинэ байршилж ажиллах шийдвэр тухайн үед гаргасан. Тэгээд ер нь 2 жилийн хугацаанд шинэ барилга байгууламжийг ашиглалтанд оруулах. За энэ нь бол манай одоо яг офис агуулгах засварын газар те бүхэл одоо нөгөө функцүүд маань багцсан юм байгууламжийг ашиглалтанд орох хэрэгцээ гараад тэгээд тулаад тэгээд тухайн үед яг ковидын 2 жил үргэлжилж байхад барилгын ажлыг явагдчихсан. Тэ одоо нөгөө нэг юунд ороод хязгаарлалтанд ороод баг одоо машина бараал тэ барилга материалын баг зах нь хаалттай тэ тэгэл аюу тийм юм
олон сарилтуудтай энэ 2 жилийн хугацаанд бид нар юу гэхээр энэ боломж гэж хараад энэ цаг хугацааг өөрсдийнхөө нүдгэлэлтэнд зориулаад бэлтгэлээ хангасан гэсэн. Тэгээд тухайн үед мэдээж нөгөө нэг бас айгүй чухал офисын орчин нөхцөл гэдэг чинь манай ерөөсөө ажилтнуудын бар анхдагч хэрэгцээ. Ажил бол ерөөсөө 2 дахь гэр байдаг. Тэгээд ажлын 8 цаг, ер нь хамгийн 24 цагийн 3-1 нь ажил гэдэг зүйл дээр өнгөрдөг учраас юу гэхээр ажилтнуудынхаа 5 дахьтай байдал нэгдүгürt. Тэгээд аюулгүй байдал, тэ ажлын орчин нөхцөлтэй манай ажилтнууд дэмжлэл амар аюулгүй ажиллах хэрэгтэй. Тэгээд тэр орчин нөхцөлийг бүрдүүлэх нь бол менежментийн банкын компани ерөөсөө гол хариуцлага. Тэ үүрэг. Тэгээ нөгөө талдаа юу гэхээр нөгөө тэлэлт эрхийг ойлгож ирсэн учраас одоо нөгөө чиг хандлагатай хөл нийлүүлж ажиллах хэрэгтэй. За ковидын дараа бол ер нь бол бид нар хүний нөөцийн хамсалт орох нь тодорхой юм байна гэдгийг ойлгоцсон, харцсан. За ер нь бол өрсөлдөн ширүүцэх юм байна. Ер нь ажилтнуудын сонголтын чиг хандлага ч гэсэн өөрчлөгдсөн шүү дээ, тэ. Ковидын дараа ямар одоо нэг өөрчлөлтүүд гарсан бэ гэхээр зүгээр нэг 8 цаг дээр нэг ажилд нэг компанид уягдаад ажиллах гэхээс илүүтэйгээр нөгөө ажилтны талдаа маш ийм нэмэлт боломжууд гараад ирсэн. Тэ магадгүй зайнаас, онлайнаар тэ нэгэн зэрэг одоо 2-3 төрлийн чаддаг бол тэ одоо мэргэжлэр ингээд ажиллах боломжууд нэгдэд ирсэн учраас юу гэхээр нөгөө нэг хүмүүсээ одоо хүний нөөцөө нөгөө нэг ажил руугаа татах бас бид нар хөшвөрөх болгож тий энэ өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. Тийм ч утгаараа юу гэхээр нөгөө ажилтныхаа өнцгөөс энэ манай ажилтнуудад юу хэрэгтэй вэ гэдэг талаас нь одоо нөгөө томьёолоод тэрний хөрөнгө оруулалтыг тэрний одоо тий одоо санаа оноо тэр зохион байгуулалтуудыг хийж өгсөн байгаа даа. Тэгээ манай ажилтнууд бол илүү тийм залуучууд вайп тагаа зү тий. Тэгээд аюу тийм ер нь нээлттэй тэгээ юм байгаа тухтай аюулгүй. За очиж үзье да. Очиж үзээ. Надад бол амар гоё санагдчихсэн. Тустай юм кофе шопны юм хийсэн. За. Тэгээд юу чацрагны юутай. Тэгээ одоо надаас марочны юу аа. Тэгээ надаас айскрим нөгөө нэг вендинг машин тэгэхэд байгаа. Одоо асууж байгаа юм биш. Марочны машинтай болоо гэж байна. Саяхан нэг Нью-Йорк биш Чикаго. Тий. Чикагогийн олон улсын хүний нөөцийн институт одоо юу нийгэмлэг болтой тий. Тинчээ трансвестийн бас хүмүүс очсон байлээ. Тэгээд трансвест одоо дахиад 15 жилийн ойгоороо институт байгуулж байгаа. Одоо хүний нөөцийн юмнууд дахиад яваалаа тий. Энэ бас ямар очиртай вэ? Туршлага юу судлаа? За. Тэ баалга төлөвлөлөд хүний нөөцийн багтаага би 6 сарын сүүлийн 7 хоногт Чикаго хот руу явчаад ирсэн. Олон улсын одоо хуралд оролцоод ирсэн. Тэгээ ерөөсө гол зорилго юу вэ гэхээр бас өөрсдөө хаана явж байгааг харах зорилготой байсан. Тэ нэгдүгээр зорилго. Хоёрдугаар бас дэлхийн нийт ер нь хаашаа яваад байгаа тий. Ер нь бол бид нар ч одоо ингээд нөгөө айгуу даяарчлагдсан одоо улс оронгийн ялгаатай байдал бол нэг тийм сонирм биш болсон тий. Тэгэхээр энэ хүний нөөцийн чиг хандлага ер нь хаашаа явж байгаа хүмүүс ер нь бусад тэгээ дэлхийд даяар юу ярьж байгаа вэ гэдгийг сонсомоор санагдсан. За тэгээд явчаад ирсэн 7 хоногийн хугацаанд яг олон улсын хуралд оролцоод конференцд оролцоод нийтдээ дэлхийн өнцөг болон бүрээс 25 мянган хүний нөөцийн мэргэжилтнүүд цугласан. Маш том. Тийм маш том. Одоо хамгийн том ивент нь жилдээ нэг удаа болдог шримийн. За тэгээд тэндээс ерөөсөд нөгөө хоёр зорилгоо би олоод хараад ирсэн болов уу гэж ойлгож байгаа. Тий. За анх удаа хоёрт уулзж байна. Анхны бас хуваалцж байгаа тий. Зочид болж байгаа нь их таатай байна. Тий. Тэгээд ер нь бол нөгөө ковидын дараа ер нь хүний нөөцийн шиг хандлага түрүүн миний хэлжсэн нөгөө 10 гаруй өөрчлөгдсөн гэдэг бол үний юм байна. За одоо бидний том гүрэн гэж яриад байгаа Америк, Канад тэгэл одоо бусад энэ Европын том одоо улсуудад ерөөсөө юу ярьж байгаа гэхээр нэгдүгээр бид нар хүний нөөцийн ерөөсөө хомсдол гэдэг юм бол дэлхийд даяар хаанч ямар салбарт байгаа. Тэ. Хоёрдугаар нөгөө чанарын асуудал маш том асуудал болчих. Хүний нөөцийн чадах тэ ур чадварын одоо нөгөө нэг чадвартай байдал тэ мэдхтэй байдал юу гэхээр нөгөө ковидын үеэр чинь бид нар дэлхийн улс өнцгүүд одоо улс орнууд юутай тулсан бэ гэхээр бүгдээрээ 20 зэрд орцсон. Бүгдээрээ юу гэхээр нөгөө сургалтын систем нь өөрөө чанарын байдал нь өөрөө доголдоод эхэлсэн. Тэ тэр хэмжээгээр юу гэхээр одоо ерөөсөө 10 жилийн сургуулиас төгсөж гарч байгаа ер нь залуучууд бидний ирээдүй гэж ярьж байгаа одоо нөгөө нэг ирээдүйн бизнесмен хэрэгтэй байгаа ур чадварууд маань өөрөө
нөгөө нэг суураасаа эхлэх чанаргүй болцсон. Тэр нь доголдоод эхэлсэн. Боловсролын систем нь өөрөө тэр нь айгүй том ингээд юу болцсон, сул тал болцсон. Тэгээ одоо бүгдээрээ хүлээн зөвшөөрч чинь. Тэр Америк дээр жишээлбэл судалгаа гаргацсан байлаа. Нийт одоо нөгөө хөдөлмөрийн асуудлаа эрхэлсэн одоо төрийн захиргааны байгууллагаас нь гэх юм бол ерөөсөө нийт бэлтгэгдэж байгаа одоо high school буюу дунд сургууль бэлтгэгдэж байгаа одоо ажил юунуудын суралцагч нарын ерөөсөө нөгөө сургалтын чанар гэдэг юм бүр ингээд бараг 40-50% унтсан. Тэгээ бараг нэг жок маягаар хэлсэн шүү дээ. Ихэнх ер нь дийлийнх нь бараг 5 дугаар ангийн түвшний тийм суур мэдлэгтэй болж мэдлэгтэй байна гэж тий. Бид нар ч гэсэн сая Монгол дээр нэг юм асуудал гараад ирсэн шүү дээ. Сая нөгөө нэг юу лээ нийт чанарын сургалтын чанарын асуудал тоглолцсон байна. Математикийн нөгөө нэг оноонд те хэдэн хүүхэд одоо нөгөө шаардлага хангаагүй байна гэдэг нөгөө нэг сая яриадсан шүү дээ Монгол. Тэгэхээр энэ суур асуудал чи өөрөө дэлхийн асуудал болчих. Тэгэхээр тэр дэлхийн асуудал болцсон учраас бид нараас адилхан Монгол хамааралтай. Тэгэхээр юу гэхээр ажлын байран дээр ажил олгогчийн зүгээс юу гэхээр энэ суур асуудлыг ажлын байран дээр шийдэхээс өөр гарцаг болчих бид нар. Тэгэхээр нөгөө яриад байдаг ажлын байран дээр хүнийг ажилуулангаа тий цалин өгч ажилуулангаа нөгөө хүнээ чадахжуулах нөгөө хүнээ сургаж хүмүүжүүлэх гэдэг бол ажил олгогчийн давхар өөрөө хариуцлага болсон. Үнэхээр гарцаг байдалд орсон бид нар. Тэгэхээр нөгөө нэг туршлагатай байна уу, шинэ ажилтан байна уу, олон жилийн туршлагатай одоо ажилтан байна уу гэдэг нь сонирн биш. Юу гэхээр бүх ажилтнуудаа бид нар ямар нэгэн байдлаар нөгөө апскейл хийх гэдэг те. Одоо нуур чадварыг яг нөгөө өөрсдийнхөө өсөж байгаа хүлээлтэндээ нийцүүлж сургах, чадахжуулах. А нөгөө талдаа юу гэхээр нуур чадвартай туршлагатай ажилтнуудаа буцаагаад рескейл хийх. Тэ яг гэвэл нөгөө ертөнц өөрчлөгдсөн. Гадаа байгаа одоо тий макро хүчин зүйлүүд ингээд өөрчлөгдсөн. Бизнесийн өөрийнх нь одоо ингээд нөгөө өөрчлөлт шинжилтүүд ингээд маш хүчтэй хурдан явж байгаа учраас нөгөө өөрчлөлт шинжилтүүдэд нөгөө хүнээ дахиад одоо дасан зохицуулж чиглүүлэх тий буцаагаа сурах гэдэг юм бол ажил олгогчийн өөрийнх нь хариуцлага болчих. Бид нэр хүссэн үсэг үнийг хийхээс өөр замгүй. Тий. Тэгээ тэр ч утгаараа юу гэхээр энэ дэлхийн чихэн хандлага ерөөсөө бид нар мэдж байгаа юм байна. Тэгээ бид нар ч гэсэн ойлгоцсон учраас юу гэхээр одоо 15 жилийнхаа тохиолдолд бид нар Монголдо анх удаа Монгол аж ахуйн нэгжийн одоо хөрөнгө оруулалтаар техникийн институтыг байгуулж байна. Тий. Тэгэхээр энэ институт маань хоёр үндсэн юм одоо дэд бүтцтэй. Нэг нь болохоор яг нөгөө танхимын сургалт зохион байгуулалтаа яг сургалтын төв. Тэ анги танхимд бид нэр хөрөнгө оруулалтыг тогтчулж байна. За тэрийгээ дагаад юу гэхээр тухайн одоо төвдөө зориуллаад бид нэр сурагч багш нар тэ сургалтын баг хамт олноо бэлдэж гин, томруулж гин, тэлж гин. А нөгөө талдаа юу гэхээр яг ажлын байран дээр сургалт нөгөө нэг өгөх зорилготой бид нэр сургалтын шоп байгуулж байгаа бас. Тий. Тэнд маань юу гэхээр одоо нөгөө дөнгөж сургуулийн жишээнээс араас гарч ирж байгаа залуу механик техникийн ажилтнууд маань яг нөгөө үндсэн танхимын сургалт авахасаа зэрэгцээ яг нөгөө нэг гараараа ид ангидсаад те шоптой ажиллаад яг багж тоног төхөөрөмжтэйгээ ингээд ажиллаад суралцах. Тий. Ийм одоо нөгөө хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ зөвхөн зөвлөс эхлээд дотоод ажилтнуудтай зориулсан зүйлээ үү? Тий, бидний нээлттэй юм уу? Одоо л харж байгаа нь бол бид нэр бол дотооддоо бол өөрсдийнхөө юг бэлтэж байгаа. Нэмцийг бэлтэж байгаа. Жишээлбэл энэ оны эхэнд ихэд бид нэр нийтдээ 40 оюутан сургуулийн ширээнээс одоо апрентисээр дадлагч ажилтан гэдэг статустай ямар гоё тий. Авлаа. Тэгээд 40 оюутан маань одоо эдгээр сургалтын төвдөө суралцаад бас ажиллаа хийгээд явж байгаа. Тэгээ дараагийн зорилго юу гэхээр энэ сургалтын төв маань бидний нөгөө харилцагчдад зориулж байгаа аюу том хөрөнгө оруулалт гэж харж байна. Юу гэхээр нөгөө харилцагч маань хэдий нөгөө тоног төхөөрөмж ингээд Amazon брендийн одоо тоног төхөөрөмжийг худалдаж авлаа гэхэд мэдээж тэр нөгөө харилцагчийн талбай дээр тухайн тоног төхөөрөмж дээр харилцагчийн ажилтнаас ажиллуулна те. Тэгэхээр нөгөө ажилтан бас өөрөө ур чадвартай байх яг Amazon-гийн үндсэн яг олон улсын стандартад нийтж бэлтгэгдсэн байх гэдэг бол нөгөө нэг тоног төхөөрөмжийнхаа ашиглалт тэгээ нөгөө цаашдаа үр бүтээлийн өндөр өгөөж өгөх тэгээ насжилт тэгээ эвдрэл гэмтлийн одоо нөгөө харьцаа бага байх гэх мэтчлэн нөгөө нэг ашиглалттай холбоотой нөгөө зүйлүүд дээр нөлөө үзүүлээд байдаг учраас нөгөө ажилтнуудыг сургах хэрэгцээ бид нарт бас яг өндөр байдаг.
Тэгэхээр харилцагчтай зориулсан бас хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. За цаашдаа бол нөгөө нэг бас ингээ холыг харж байна те. Холыг харж байгаа гэдэг нь юу вэ гэхээр мэдээж төрийн захиргааны байгууллагуудтай бид нар ажиллаж байна. Ер нь аль биесээр яг өөрсдийн гэсэн ийм сургалтын материалын базаа бүрдүүлсэн учраас одоо юу гэхээр бид нар Трансвестийн яг ийм сургалтын ноу хаутай хөтөлбөрийг одоо Монголын одоо нөгөө нэг хэрэгцээтэй байгаа бас бизнесийн байгууллага ялангуяа энэ уулуурхай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллагуудаа өгөх төр боломжийг нэг зорилготой байна. Вау. Ер нь бол хэд олон зорилго. Монголч өөрөө уулуурхай дээр тогтож байгаа улс орн шүү дээ, тий. Тэгэд яг энэ уулуурхайд ажиллаж байгаа яг ийм юмнуудыг гаргаж одоо хийж байгаа нь энэ төслүүд нь бол одоо амар татаа сонсогдчихлаа л та. Тэгэд хамгийн гол нь яг энэ 15 жилийн болон энэ би яг нэг зочноо мэдээж судлана подкастаар оруулахаас өмнө тэгээд яг энэ үеэрээ гоё таарад орж ирж байгаа амар гоё юм тааламжтай байна. Тэгээд тантаас манай багийнхан холбогдоод ингээд гоё урьж яг ингээд энэ үеийг таарчиж тэгээд энэс амар таатай байгаад байна. Тэгээд хамгийн гол нь Трансвестийн хамт олонд 15 жилийн аймаг бас энэ цааш хүрчээ тий. Тэгээд амар гоё. Тэгээд би Трансвестийг ерөөсөн өмнө нь мэддэггүй байсан. Тэгээд яг LinkedIn дээр ингээд Great Place to Work гэж гарч ирэл. Тэгэл одоо би багаар судалж эхлэе. За Kamatsu dealership юм ингээл явж байгаа. Тэгээд ийм олон төслүүдийг хэрэгжүүлж байгааг ерөөсөө мэдээгүй. Тэгээд сая судалж байгаа олд сонсоод асууж байгаа юм тэр шүү те. За хэдүүлээ бас Kanban гэдэг Transvestийн талаар яачлаа амар гоё төслүүд хэрэгжүүлж байгаа юм байна тийм ээ. Тэг би бас золоо цаглынхаа өөрийнх нь бас жоохон background руу ер нь бол ормоор байна. Та одоо ер нь бол туршлагын хувьд одоо баг 25 плюс жил одоо бараг тийм ахаа өдөр ээлжийн авралтыг тооцоолсон чинь хитч гараад ирлээ бараг газар дээр унаад. Манай хүний нэг шалгадсан шүү дээ. Тэгэд энэ олон жилийн туршлага байна шүү дээ. Тэгээд одоо ер нь ингээд одоо 20 гараад явж байгаа залуучууд ч юм уу те за менежерийн төвшөнд байгаа залуучууд ажиллаа хийж байгаа залуучууд та эргэж хараад одоо тэр хүмүүстэй зөвлөгөө өг яскол өөрийнхөө 25 та наснда зөвлөгөө өгөөч гэвэл ганц зүйл хэлж ганц ч гэж яг нэрлээд яах вэ? Зөв зөвлөгөө өгөөч гэвэл та юу зөвлөх вэ? Яг зөв хөөнийхөө хувьд. За 25 насны зулаад дээр очих юм бол одоо криптоин буюу одоо хийгээл гэж хэлмээр байна. Крипто. Тий. Яг тэгэхээр яг нөгөө 20 гаруй жил бизнесийн салбаруудад бас ингээд олон салбаруудад олон төрлийн ажил ингээд хийжсэн ингээд туршлагаа ингээд буцаагаад би өөрөө зүгээр юу гэж хардаг вэ гэхээр ерөөсөө энэ зүйлийг цогцлон бүрдүүлэхэд нөгөө хөдөлмөр амар чухал те юм одоо ингээд хөдөлмөрлөх хэрэгтэй. Юм гараасаа гаргаж бүтээх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж нөгөө нэг энэ бол өөрөө нөгөө нэгдүгürt нөгөө бизнесийн одоо зорилго бизнесийн хүлээлттэй бол нийцэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө бизнесээ ойлгож нөгөө бизнесээ мэдрэх гэдэг бол аюул чухал чанар гэдэг. Тэ ямар ч салбар дээр. Тэ ер нь би яагаад энэ бизнес хэрэгтэй? Яагаад энэ цаг үед би хэрэгтэй те? Миний ямар мэдлэг ур чадвар ер нь энэ бизнест одоо нэмэр болох юм гэдэг зүйлээ залуучууд маань илүү харж чадах юм бол мэдэрч чадах юм бол аюул тийм юм одоо наалтцтай те үлдцтэй тийм одоо гүйцэтгэлүүд гардаг. Тийм. Тэгэхээр би бол ганц одоо нөгөө баримталтай зарчим байна тэр ерөөсөө хизэж одоо яагаагүй гэдэг юм уу зогсоогүй завсарлаагүй тэ тухайн хэмжээний бизнес ер нь л гараас юм гарах чи хөдөлмөрлөж хийж гэдэг ер нь өнцгөөс явдаг Зарчим. Тий, зарчим тий. Тэгмээс зарим үед тэр чинь одоо яг зөв илүү жоохон ухчих тий. Тэгэхээр ингээд нэг юм дээр хэлэхэд сая юм фреймворк ярьчлаа зураг зөвхөрл томоор нь жоохон харж чадаач тий. Яг тэрэн дээр чи хаана элемент болж чадах юм гэдгээ харчих гэж штэ тий. Тэгж чадах юм бол илүү их импакт өгч чаднаа. Яг яах гээд ажиллаад байгаагаа ойлгоно гэж штэ тий. Юуг burnout болгоод байдаг гэхээр ойлгомжгүй байдал, тодорхойгүй байдал хүнийг амар юм тогсон байдалтай явждаг. Санал нэгдэх бах тий. Тэгэхээр тэр том зургийг хараад тэр элементийг олж харж хаана ажиллаад байгаагаа олж харж чадах юм бол бизнесүүд өгөх импакт ч айгүй өндөр болоод өөрөө ч урам зориг бас айгүй ихснэ гэж би одоо ойлгож байна тий. Тэгээд keep doing гэж байгаа зүйлээ цаглахаар хийгээд тий. Битгий зогс. Битгий шантар гэж байгаа тий. Бат шантрах үед байна. Хүн хэдий шантардгүй байнга хийгээл байдаг байсан бол одоо хүн болгон амар гоё амжилттай байх бах тий. Хүн болгон биллионер байх бах тий. Тэгэхээр тийм үед гарна
хизээ хаана харин тэрийг давж туулах уу? Яаж давж туулах уу? Яаж зогсохгүй байх уу? Өөртөө л ажилтдаг шүү дээ. Би бол нөгөө өөрийгөө сонс, өөрийгөө ажил, өөрийгөө л мэдрэл гэж хэлмээр дахиад тий. Тэгэхээр нөгөө шантрах үе бол ямар нэгэн байдлаар одоо нэг юм нөлөөс хүчин зүйл байгаа. Тий. Тэгэхээр тэр хүчин зүйл бол чи 1000 тэр хүчин зүйлийн хойноос гүгээд тий хідүүн жоролцсон, юунд ч нөлөөлсөн, ямар ч гадаад фактор байсан тий. Тэр зүйлийг чи өөрөө менеж хийж чадахгүй байхгүй. Тий. Тэгэхээр тэр боломжгүй зүйл. Хөөгд араас нь. Тэгэхээр ерөөсө ганц одоо нөгөө шантрах үе одоо burnout ч байна уу? Одоо шантрах ч байна уу, няцах ч байна уу, буцах ч байна уу? Тийм тохиолдолд юу гэхээр аливаа шийдвэр нөгөө гаргалгаа нь би одоо өөртөө л байдаг гэж хардаг. Тэгэхээр аюух нөгөө өөртөөгөө ярьдаг, өөрийгөө сонсдог, өөрийгөө ажилтдаг. Ер нь шаардлагатай бол нэг юм чимээг өөрийгөө бусдаас тусгаарлаад ч юм уу те тодорхой хэмжээнд ингээд бясалгах ч юм уу өөртөөгөө ажиллах тэр орон зай цаг хугацааг айгу өгөх хичээдэг. Ер нь өгдөг баг. Тэгээ өгсөрч ирж байгаа бах те. Тэгэхээр гол одоо гаргалгаа нөгөө нэг жорно энэ л байх юм болов уу гэж бодож байна. Өөртөөгөө сайн ажиллах. Гарц гаргалгаагаа ямар нэгэн байдлаар олж авах хэрэгтэй олж авах хэрэгтэй. Аа. Ер нь аливаа бүхэл одоо нөгөө нэг одоо болж байгаа үйл явдал те азгүйтэл байна уу, бүтлгүүтэл байна уу, амжилттай байна уу, бүтээлэн байна уу юу гэхээр дандаа л гаргалгаа бичдэг. Тэгэхээр тэр гаргалгааг олохын тулд юу гэхээр тэр тодорхой хэмжээнд чи цаг зориулах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд бас өөрийгөө сонсох хэрэгтэй. Юугаа хийж өөр дээрээ бас анализ хийх хэрэгтэй тий. Мэдээж нэг алдсан онсон бүхэл юм тэнд л байгаа. Тийм. Тэгэхээр гаргалгаа бол тэнд байгаа. Тийм ээ. Keep doing гэдэг нь яг мэдээж ажиллаа зүгээр хийгээдэй биш юм гэж ойлгоцсон байсан үгүй байна тий. Зөндөө олон юмнуудыг хийгээд үзээтэй тий. Гаргалгаа олох гээд яваадаа гэсэн утга санаа явж байгаа гэж бодлоо зөвхөн. Гоё хэсэг байна тий. Зураг захирлын гэр бүл family ер нь background нь ер нь ямшгүй чиглэлийн хүмүүс вэ? Ер нь ээж аав гэдэг ярих юм бол. Тэгээ манай ээж аав ч нь одоо тий социализмын үеийн одоо яг нөгөө одоо говь биш үү тий. Говь компанид манай аав бол бүр анхны нөгөө Японд бэлтгэсэн инженерүүдийн нэг. Тэгээ говь компанид анх ажлын гараагаа эхэлчихсэн. Тэтгэвртэй гаран гартлаа тэндээ ажилласан. Тэгэхээр бас тийм онцлог штат тий анхны инженерүүдийн нэг нөгөө говьч анх үүсгэн байгуулалтад Японы хөрөнгө оруулалтаар бий болол үлдэрээ барайл тэр үед Монголын инженерүүдийг Японд бэлтгэж сурталцсан хүмүүсийн нэг байгаа юм. Тий зөв. Манай ээж бас яг үйлдвэрийн одоо салбарт насаараа ажилласан. Ерөөсөө хоёулаа яг л ийм хөдөлмөрч насаараа л ингээл бор бокс хийлгүүд ингээм ажилчин шоргоолт шиг ажилласан. Гэр бүл дунд өссөн. Тэгээд ээж аваасаа хоёулаа нэгдүүтэй. Тэгээ айлын том. Тэгэл бага нас маань бол одоо яг тэр циркийн орчин усны гудамж хавцаал өнгөрсөн. Ерөөсө хотын төв өөхтэй. Яг хотын төв өөхт. Тэгээ 10 жилийн бол нэгдүгээр сургууль төгссөн. Их сургуулаа мовисын хуулийг төгссөн. Тэгээ ерөөсө хотын төвөөс холдож үзээгүй. Ерөөсө баг одоо хүүхд насыг санахад баг автобусан ч сууж үзээгүй байх. Тэгэл нөгөө нэг гэр сургууль алхаал хөндлөн одоо талбай дундуур алхаал ингээ явчихдаг байсан. Тэгэл анхны сургуулаа төгссөн дараа анхны ажлын гараа маань банкны салбараас эхэлсэн ба тий. Насаг дарж номынсан хажуудалд. Тэг зөв нэг хүүхдийн тоглоомын төмөө байдаг гэсэн. Намаа баг. Зөндөө дэлгүүр багшаа байсан. Таас яг гоё төвтэйсэн. Тэгэд яг аав ээж нар хэрэг одоо ер нь карьерийн сонголт ч юм уу те эсвэл өөр ингэ шийдвэр гаргаж байгаа одоо мэдээж 19 20 та хүүхдүүд бол ингээд шийдвэр гаргахад аягүй хэцүү шүү дээ те ер нь бол өөрийгөө олж танихад аягүй хэцүү. Тэгээд гэр бүлийнхаа жишээлбэл Монголд бол аягүй их нөлөө үзүүлдэг гэж би бол хардаг. Тэнгүүд яхав зүгээр тань дээрээс яг тухайн үед ээж аав хэрэг нөлөө үзүүлж исэн бэ? Ер нь ээж аавын нөлөө бас чухал уу? Тухайдаа одоо нэх айхтар санахгүй юм. Чи ингээл хуулийн сургуулийг сонгоол хуульч бол гээл шахсныг бол би ерөөсөө санахгүй байна. Тэгээ яхаа тухайн үед өөрөө сонголт хийсэн нэг л зүйлээ тод санаж байгаа нь нөгөө эдийн засаг тэр үед чи одоо ингээд нэг бол хуульч эдийн засагч те гэдэг бас сонголт их түгээмэл байлаа шүү дээ. Миний үед бол. Тэгээ яг санхүү эдийн засгийн бас эдийн засгийн ангид хуваар авцсан. Мөсөн бас хуулийн ангид хуваар авцсан. Тэгээ ер нь ингээл баг тухайн үед за
За алийг сонгох уу гэж байгаа өөрөө хуульчаа сонгосон юм шиг байна. Тэгээд бас нөө хуульд сонгосон бас нэг шалтгаан нь биш өөрөө нөгөө нэг 10 жилдээ нөгөө урлагийн талын бас жоохон юутай явдаг байсан. Одоо давхар сонирхолтой хөгжим тоглолдог байсан. Тэгээд нөгөө нэг илүү хуульччин болохоор нөгөө хүнтэй харилцдаг хүмүүс дунд байдаг те илүү хүмүүстэй харилцаанд ордог. Одоо мэрэгжил учраас арай илүү надад ойр байсан юм болов уу? Тэгээд сонголт хийсэн баг. Ер нь одоо карьер сонголт бас чухал асуудал мөн те. Мэдээж гэр бүлийн нөлөө байна. Бас тэндээс provide энэ одоо сургалтын төлбөрөөс ахуулаад зөнөө гаргалгаанууд гаргаж өгдөг. Тэгээ гэр бүлийн нөлөө их байна. Ер нь карьер сонголтын дээр бас та яаж ойлгоноос асууж те. Яаж сонгол хамгийн зөв юм бэ? Ер нь яаж таних хэвээр юм бэ өөрийгөө? Одоо таадсан бас хүүхдтэй баг те. Тэгээд бас тэрийг нь бодож л байгаа шүү дээ. Одоо их хүний хувьд те. Яавал зөв юм бол карьер сонголт. Жор байгаа юм уу? Би тэгж баг хэлмээр те. Тэгээ тийм бэлэн жор бол байгаа гэж би бодохгүй байна. Тий. Тэгэхээр яг нөгөө залуучуудад карьер сонголтыг хийхэд бас нөгөө нэг мэдээж нөгөө зөвлөгөө чухал. Тэ зөв зөвлөгөө зөв цагтаа айгуу чухал. Гэхдээ илүү нөгөө нэг өөрийгөө бас өрөөний хилдэг нөгөө юу сонирхоод байгаа, би юу чаддгүй вэ? Би ер нь ямар нөхцөлд тэ ямар ажил хийхээр ер нь ямар хүмүүс дунд, ямар хүрээлэл дунд тэ юу хийхээр би ер нь илүү тийм юм хөглөгдөж, урслагдаж яг өөрөөрөө байж тэ нөгөө нэг ингээд өөрийгөө илэрхийлдэг гэдэг тэр өнцгөл олж харах айгуу чухал юм шиг ба. Тий. Тэгэхээр яг залуу хүмүүст бол мэдээж энийг олоход бас хэцүү, туршлага бага тэ. Тэгээд бас нөгөө мэдээлэл бага тэ. Бас хамаагүй нөгөө нэг одоо ингээд нөгөө зөвлөгөө бас буруу нүсээ авчвал буруу зөвлөгөө даавал буруу сонголт хийгээ явчихна. Гэх мэтчлээ ингээд аюу олон талын юм нөлөөлөл байгаа. Гэхдээ юу гэхээр нөгөө нэг залуучуудыг би юу гэж уриалмаар байна гэхээр аль болох эртнээс ер нь өөрийгөө олж таних аюу чухал юм шиг байна. Дуртай одоо тий би одоо түрүүний хэлдгээр нөгөө олон зүйлд өөрийгөө сараад за би ер нь ингээд ер нь нэг төрлийн одоо хүнээс ажил даалгавар аваад ажил гүйцэтгэдэг төрлийн хүн юм уу? Эсвэл өөрөө амар креатив юм зохиогоод яг гараараа хийдэг хүн юм уу? Эсвэл би одоо аюу гоё юм шүлэгчдэг хүн юм уу? Тэ? Гэх мэтчлээ энэ зүйлүүдээ ер нь нөгөө хүүхэд ахуй цагаасаа яг нөгөө нэг дунд боловсрол олж авч байгаа. Тэр цагуудаас л ингээд өөрийгөө ингээд сориод таниад авах хэрэгтэй юм шиг. Тэгээ тэр дундаас нэг юм олно. Гоё. Би бол баярлалаа. Тий. Тэгээд өөрийгөө олох биш зөв олж мэдэх гэж хичээн гэж хэлвэл аягүй зүгээр хаа. Тий. Яг бол хүн яг нэг хүүхдээ өөрийгөө тааш нэг өөрөөр олоод өгдөг гэж байгаа. Тий. Make sense те. Хүн яг бол ерөөсөө өөрийгөө олох гэсээр байгаа л явсаар хагаад өгдөг юм байна л да. Ер нь бол. Тэгээ өөрийгөө олж таних. Би турч олох олох сууж байгаа тий. Яг зүгээр арай жоохон зөөлхөн унаасаа бас угаасаа уналтууд их байж ижил даваа байгаа шүү дээ тий. Тэр дундаас арай жоохон цаг хэмнээсээ илүү бас нэг том давааг илүү хурдан давалчаасаа гэсэн үүднээс ярьчаа. Тэгээд зулаа цагтлан дээр нэг тэг яг ийм юм зүг юм уу? Энэ ингэт юм уу гэд keep doing бас байгаад байгаа байхгүй тий. Олон юм зүйл хийж үзээч гэдэг л санаа ерөөсөө яваад байгаа тий. Тэр нь харин зөв юм шиг байна. Бидсэн бас ингээд л одоо адилхан өөрөө ингээд амар олон зүйлийг хийж одоо үзээгүүдээ бас ч харамсдаг гэх юм уу тий. Тэгэнгүүт одоо ингээд мэдээж би залуу хүн. Гэхдээ дахиад бас олон зүйлийг хийж үзмээр байна. Тэгж үзмээр байна. Тэгж унж үзмээр байна. Тэгж шаналж үзмээр байна тий. Тэгж байж нөгөө нэг яг таны хэлдэг юугаа ингээд бас чиглэлээ олоод байгаа байхгүй тий. Ер нь бол нэг юм зураг бол ингээд гараад ирнэ тий. Тэгэхээр тэр зураг хэдэж юм шулуун шумаараа л явахгүй гэдгийг хэлээд байгаа. Дандаа юм зигзаг байгаа. Ба зигзаг гэхдээ энэ том зигзаг биш. Яг нэг энэ шумаа дагсан зигзагийг үдэг яриад байгаа юм байлээ. Тэр бол хэвийн гэж харна шүү дээ. Тэр бол хэвийн. Absolutely тий. Жишээ нь тийм манай одоо том бол тий IT-ийн чиглэлээр сурч байгаа. Тэгээ би одоо IT-ийн хүн болыг шидэж хэлээгүй. Тий. Намайг IT-ийн хүн болооч гэсэн бол магадгүй болохгүй ч гэсэн юм лөө. Мэдгүй. Тэгэхээр IT-ийн яг инженер чиглэлээр сурж байгаа. Манай хүн юу гэхээр одоо хувь хүн нь өөрөө тийм байхгүй. Яг ингээд ерөөсөл юм ингээд гүйцэтгэх төрлийн ажлууд дээр маш сайн. Яг төвлөрч суудаг. Бүр багаасаа тиймээс одоо нөгөө математик суурьтай. Яг ингээд
юм боддог, хийдэг те. Ерөнхийдөө тийм нэг юм гадагшаага чиглэсэн тэр нөгөө персоналитийн илүү жоохон бага. Ер нь илүү дотгошоогоо өөртөө те. Таас аюугаа харцсан. Тийм наа. Тэгэхээр тэр сонголтыг өөрөө л хийсэн, тэр шийдвэр гаргалтыг өөрөө л хийсэн. Одоо тэр мэргэжлэрээ сурч байгаа те. Тэгэхээр дараагийн бас манай хүүхдүүд юу болохыг би бас сайн мэдэхгүй байна. Миний хувьд юу гэж зүгээр өөрийгөө тодорхойлж харддаг вэ гэхээр аль болох сонсогч нь бай. Тэ аль болох нэг зааж зөвлөнө гэхээсээ илүүтэй яг юу хүсэж байгааг нь сонсдог. За юу хүсэж байгааг нь ойлгодог. Ойлгохыг би хичээх ёстой. Тэгээ ойлгох ёстой. За тэгээд тэр хэмжээгээр энэ нөгөө нэг ойлголцол сонсолт гэдэг зүйл яваад тэгэхээр нөгөө хүүхд аюух тийм нээлттэй өөртөө ихтэй болж эхэлдэг. Тэгэхээр нөгөө нэг яриад байгаа урам зориг, нөгөө нэг олон зүйлийг сорихтэй, нөгөө хайж эргэлхийлэх гэдэг тэр одоо мотивашн, урам зориг өөрөө үүсдэг. Хүүхдэд өөрөө үүсдэг тий. Ер нь тэгж л хардаг ээж байх үргээ бол тэгж л ойлгодог. Яг ууларгын салбарт ажиллаж байгаа хүний нөөц хэр их юм. Хэр сонирхолтой хэр хүмүүс ажиллах гэдэг. Тэгээд одоо тэр мэдээж ууларгаа дээр явж байгаа юм чинь тэндээс орж ирэх хөрөнгө оруулалтууд нь хэр өндөр юм те гэдэг тоонууд сонсмоор байна. Хоёр ууларгын экспертээс. Тоо гэхээсээ илүү бараг нөгөө чиг хандлага яриул зүгээр юм шүү те. Тоо бол нэг тийм би чухал гэж харахгүй байна. What data? Тэгээ яагаад гэвэл мэдээж амар ойлгомжтой байгаа. Ерөөсөө Монголын ерөөсөө GDP-г бүрдүүлж байгаа ерөөсөө гол цөм нь уулуурхай. За энэ салбарын тренд юу гэхээр маш эерэг явж байгаа. Өсөлттэй явж байгаа. Тэ бусад салбаруудтай харьцуулахад бас өсөж байгаа салбарууд байгаа л та. Гэхдээ ер нь бол хурдцтай явж байгаа. За тэргээд дагаад нөгөө талдаа юу гэхээр нөгөө хүний нөөцийн яг нөгөө нэг бэлэн байдал нь өөрөө түрүүний миний хэлдэг дутагдaltaй, хомсдолтой явж байгаа. Би сүүлд нэг нөгөө яамны боловсролын нэг яамны газрын даргын нэг хэлтгэлийг сонсч байсан. Ерөөсөө хасаагүй бид нэр ерөөсөө хүний нөөцийн хомсдолд ирэх 2030, 40, 50 онуудад толгон тодорхойлцсон. Бүр гаргаад ирсэн лээ. Тэгээ судалгаа гаргаад за одоо нийт бизнесийн салбаруудын эрэлт эрх жилүүдэд хэд байх юм? Хэдэн хүн хэрэгтэй? Ямар мэргэжил хэрэгтэй? Тэ тэрийг нөгөө талдаа юу ихтэй бэлтгэж байгаа их сургууль төгсөж байгаа төгсөгч нар мэргэжлийн тоотой харьцуулаад гаргаад ирэхэд бүр ийм том гап байсан. Тэ. Тэгэхээр ойлгомжтой. Тэгэхээр юу гэхээр бидний ерөөсөө байрж авах гол одоо нөгөө нэг бизнесийн гол цөм стратеги нь юу гэхээр л одоо хүн дээр төлөхөөс үр замг болсон. Тийм. Тэгээ нөгөө талдаа юу гэхээр хомсдол байгаа учраас өрсөлдөөн ихтэй. За дуулуурхай салбар чинь бас нөгөө бусад салбаруудыг харьцуулах юм бол түрүүний хэлдэг нөгөө нэг цалин үлсний хангамжийн бодлого тэгээд бусад хөнгөлөлт нөхцөл ер нь бол ажилтнууд руу чиглэсэн тэр нөгөө нэг бодлого юмнууд нь бол бусад салбартай харьцуулахад бол нэлээд тийм урд нь явж байгаа. Энэ түүжийлэх салбаруудын нэг тийм учраас өрсөлдөөн маш өндөр байдаг. Ерөөсөө л нөгөө нэг сайн боловсон хүчин чи юу гэхээр хідэн уулуурхайн компаниа дагаа явцдаг, тойроо явцдаг. Тэ? Одоо оюутлах багтаж штэ тий. Тэгэхээр юу гэхээр энэ ч яг ингээд нөгөө нэг бидний ингээд нэг юм тамийн тогооны үлгэрт орцсонтай яг адилхан байгаа байхгүй юу? Тэ? Гэтэл яг ажилтны талдаа бол яг нэг компаниас нөгөө компанид сайн цалин сайн нөхцөл аваад явах тэр ихэн нээлттэй ба. Гэтэл том зургаараа харах юм бол нөгөө нэг уулуурхай салбарт ажиллаж байгаа ямар ч компанид энэ ашиггүй байхгүй. Тэ? Дүүний гол хэдэн кинод талантуудаа бие рүүгээ шилжүүлээл ингээд нүүддүүлэн цалингийн өсөлт зардал бий болгоол тэ тэр хэмжээгээр дагаад нөгөөт чинь том зургаараа нөгөө л нэг бизнесийн урт хугацааны ашиг тэ доктортой байдал хөрөнгө оруулалт гэж маш олон юмнуудад нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр ямар ч компанид бол энэ бол тийм ашигтай зүйлийг ширхэж байхгүй. Тэгэхээр юу гэхээр дахиад л түрүүний миний хэлдэг юу гэхээр их сургуулийн одоо гаргаж чадахгүй байгаа тоо их сургуулийн бэлтгэж байгаа чанар хоёрыг бид нэр дахиад нэг ажлын байран дээр шийтгэхээс өөр замгүй. Ерөөсөө салбарын чиг хандлага ингэж л явж байгаа. Энэ чиг хандлага бас бусад салбаруудад адил болов гэж би бодож байна. Өчтөр бит хоёр нэрийг нэлжлэх нэг одоо Монголд бол нэлээд том банктай орох банкны захиралтай болж ирсэн аахгүй. Тэгээд одоо миний мэдхээр бол хүмүүс бүр ингээд энэлүүл орчих юмсан гэж бүр боддог тийм банк. Тэгсэн чинь манер ирж явахдаа
ажлын байр зарлахад 200 CV ирдэг байсан. Гэсэн чинь одоо 40 CV ирдэг болсон. Одоо угсаа энэ gap ингээл ялчгүй ингээл улам л бүр тийм ингээл улам би өөрөө бүр тэрийг сонсоод гайхчихсан байна. Тэгэхээр бүр одоо ер нь бүх хүмүүс тэр банк руу орох юмсан гэж боддог юм том банк. Тэгэхэд л тэнд бүр юм тийм 4 дахин ингээд буурсан байна. Би энэ дээр зүгээр нэг арай жоохон юм controversial юм байна. Энэ gap-ыг таны хувьд гадны одоо хүний нөөцөөр бүрдүүлнэ гэж та юу гэж боддог вэ? Одоо л энэ чинь нэг яалтчгүй одоо ингээд бид хэдэн жилийн дараа gap бүр л томрох гэдэг тийм. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө манайхан ч юм болохоор гаднаас ажиллаж байгаа тийм экспат оруулж ирэхэд бүр ёо амар хэцүү шттэ тийм. Зөндөө одоо юм шалгуурууд ягаал л та бараг энэ хүнээс ягаа илүү ингээд бараг бата Боб хоёрыг харьцуулж ингэж гаргаж ирж харуулж маруулж иж орж идэг. Та тэрэн дээр юу гэж бодоо? Яг ингээд зүгээр яг мэрэгчлэн эксперт биш, яг нийт ийм ажлын юм дээр гаднаас оруулж ирвэл. Яг ийм төсөл бид нар дээр явж байгаа. Оо, nice. Окей. Тэ. Хоёр төрлийн одоо аюу том төсөл явж байгаа. Нэг нь юу гэхээр бид нар нөгөө нэг Global Komatsu одоо төв офистойгоо холбогдоод юу гэхээр Филиппинээс бид нар дадлагжиж Филиппин залуучууд авчирч байгаа. Nice. Тэгээ одоо эхний 2 залуу маань өчтөрхөн Монголд буусан. Өнөөдрөөс эхлээд ажиллаа. Яг уу. Тэгээ өнөөдрөөс эхлээд ажлын гараан дээр гарч ийн. Юу гэхээр тэр залуучуудаас яг бидний нөгөө дотооддоо бэлтгэж байгаа яг дадлагжиж хөтөлбөртөө яг утга нэг яг нөгөө Global Komatsu-гийн төв офисаас Филиппинд байрлах сургалтын төвийг ашиглаад яг тэндээс одоо ажиллах хүчтэй оюутнуудыг сонгон шалгаруулад яг дэлхийд даяар ажиллах, Komatsu-д ажиллах мэргэжилтнүүдийг бэлддэг. Сургалтын төв. Тэгэхээр тэндээс одоо юу гэхээр бид нар хөтөлбөртөнд нэгдээд Монгол улс анхудаа орж ийн. Тэгээ өмнө нь Зүүн өмнөд Азийн орнуудад ажилладаг, Африкийн орнуудад ажилладаг, Япон, Солонгос эдэргээд орнуудад ажилладаг, Германд эдэр ажилладаг гэсэн бол бас бид нар яг нөгөө зөвхөн монголоороо сэтгэх биш те яг нөгөө өөрсдөө яг том тогоо одоо глобал тогоондоо нэгдээд юу гэхээр Монголыг энэ хөтөлбөрт нэмүүлж байна. Тий. Тэгээ хоёр залуу маань ирсэн. Бас амар ирч хүчтэй, маш мэдлэг ур чадвартай, тийм айгуу тийм эерэг хандлагатай, нэлээд тийм шижигсэн залуучууд орж ирсэн. За хоёр дахь нь тэгэхээр юу гэхээр бид нар бас нөгөө Филиппинд байдаг нөгөө Komatsu-гийнхаа өөрийнхөө төвтэй нэлээд тийм ойр ажилладаг. Тэгээ тэндээс бас ур чадвартай ажиллах хүчийг нийлүүлэх одоо аутсорсинг хийх. Тэгээ тэр project эхэлж байгаа. Тэгэхээр магадгүй зөвхөн одоо экспат гэж харах биш те нөгөө нэг яг инженер техникийн ажилтнууд үнэхээр яг нөгөө Komatsu-гийн одоо школоор те мэдлэг ур чадвараар ингээ бэлтгэгдсэн залуучуудыг бид нар Монголд ажилуулах тэр өөрч ажилуулах тэр нөхцөлийг бас нэхэр сайн гэрбэг хаах боломж байна те. Тэгэхээр дотоодоос бэлтгэхийн зэрэгцээр бас гаднаас байгаа боломжуудаа ашиглах, Монголд авчрах те Монголын залуучуудыг бас тэр эн чинь нөгөө нэг бие биендээ win-win шүү дээ тий. Харилцан бие биендээ ингээд өр өгөөчдөд төсөл болно. Тэгэхээр энэ төсөл маань бас хэрэгжихээр бэлтгэл ажлуудаа хангаад ингээд явж байгаа. Одоо энэ дээр ингээд л нөгөө үгүй минь дими одоо яг нэг юм залхуу нэг нөхдөдөл орж ирж байгаа би бол бодоод байгаа. Одоо үзэж юмс Facebook дээр ингээд тэг комент хийчихэл үгүй гаднаас хүн оруулахгүй бид нар монголоороо ингээд юу надад бол тэр жоон буруу санагдаад байдаг байхгүй. Одоо Дубай жишээл яаж хөгцсөн юм. Дубайн жишээл иргэдэн очиод тэр том байшингуудыг бариаг л авахгүй. Өдөртөө гаднаас хэдэн хүн ирж ажилладаг үлээ тий. Хэрэг баг Сингапур бас адилхан шүү. Сингапур өчтөр бас тий. Өчтөр Сингагийн яг өчтөр тэр бас нэг Сингагийн нэг том захиралтай болсон. Тэгсэн чинь манайд тийж рекрутментийн захирал. Тэгсэн чинь нөхөр өөрөө Малайзын тий Сингапурт очиод 15 жил амьдарч. Тэгээ ингээд ерөөсө паспортоо солиогүй, иргэншлээ ч гэсэн солиогүй. Тэгээ тэнд ингээд Сингапурт амьдрах боломж нь ингээд хангалттай байна. Тэр би бол миний бодол бас яг тэгж бодоод байдаг. Одоо гаднаас орж иж байгаа энэ хүмүүсийг ингэж одоо хянаал ингээл бүр амар хэцүү болгоод байх биш. Амар гой нээлттэй болгоод лимитийг нь тогтоож өгөөл явчихад Дубай одоо миний бодлоор л энэ техник бол ерөөсөө яг л юу юм блэ шүү. Энэ тех Дубай ч одоо бараг ерөөсөө юм. Тандем тий. Дубайг яг хэн барьсан гэхээр Дубай арабууд биш тий. Энэ техүүд өөр барьсан маа. Career background дээр сүүлийн асуулт. Технологи хөгжиж байна. Сүүлийн асуулт биш юм шүү. Сүүлийн асуулт биш шүү. Технологи хөгжиж байна. Тэгээ юмрээд байгаа товчхон яадаг хариулаа тий. Технологи хөгжиж байна. Уулуурхаа шинжлэгдэж байна. Одоо илүү sustainable, илүү эрсдэл бага.
технологиуд руу шилжиж байгаа тийм. За тэнгуут шинэ технологиуд юу нь юу байна? Одоо мэдээж сая 5G гэж яриад байгаа тийм. Энэ технологи маань юуг бэлэн болгоод байгаа гэхээр ерөөсөө алсаас бүх юмыг өдөрдөх тийм боломжийг олгоод байна гэж би хараад байна тийм. Дижитал байгаа байх өөр усаар. Тэнгүүд ингээд одоо тэнцээ нэг экскаватор барьдаг хүн экскаватороо барихаар биш зүгээр ингээд нэг өрөөнд офис суугаад тэнцээ ингээд юу хөтлөж байгаа байхгүй тийм. Торонто олж байгаа юм шиг тийм. Гээл тийм. За мэдээж тэрийг нөгөө нэг эн чинь маш том эрсдлүүд явж байгаа тийм. Тэгэхээр тэгээд хөрөнгөний хувьд ч тэр амар том эрсдлүүд явж байгаа учраас safety бас амар чухал. За тэгээд тэрийг бас ингээд хангах юм технологиуд ер нь энэ чиглэл маань ямар технологиудыг танахаас жишээлбэл тийм технологиуд гарч ирж байна уу? Манай уул уурхад бас хэрэг ашиглагдаж байна. Хоёулаа ашиглалт юм болов уу? Зөв миний бодлоор бол энэ эхэлсэн байна. Яг Монголд бол бүр ингээд бүрэн деплой хийж бол эхлэх ба. Хоёулаа дээр эднэрийг туршаад эхэлсэн байна. Бүр тусдаа төсөл эхэлсэн явж байгаа. Тийм. Тэгээд яг одоо бүх ойлгож ерөөсөө одоо ингээ харахад хин хаана яаж яагаад ингээ бүх юм ингээд харах боломжтой болж байна. Тэнгүүтээ дараагийн шат нь яг одоо энэ дээр тэгтээ туршилт нь эхэлсэн явж байгаа. Тэгтээ бүр яг юм бүтэн ингээд бүх газар ашиглах тийм норм болж байна. Энд тэгтээ миний зүгээр харж байгаа бол нэг утгагүй хараад ирж байгаа. Бүгд л угаасаа ингээл тэ одоо Австралийн хамгийн мундаг юм одоо жишээл Камацу барьдаг хүн шууд удирдаад ингээд Камацуг явуулах боломжтой гарч ирэх баг. Тэгэхээр яг ингээ ганцхан юм портлох биш бас ингээ ремотоор тэр явах баг. Энэ бол угаасаа одоо эхэлчихэж байгаа. Гэхдээ зүгээр миний бодлоор эннээсээ илүү тэр засах ажлыг сервис. Тийм, сервис бүр яг тэмлүү шилжих нь хамгийн том. Sorry, залуу захлын хэлчихсэн би бас энэ AI хараад ирчихлээ. За ягаад AI ингээ уулуурхаа гэдгээ хэлээ ингээ жоохон мартахад AI амар их ажлыг ингээд хэмж өгч байна. Тэ ажлын одоо тэр гарах нь болцооныг аюу их хэмж өгч байна л доо. Юун дээр ихлээр одоо жишээлбэл митинг тэ. Митингийг ингээд 10 дэлээ суугаад митинг болж байгаа. Тэгж нэг хүн ингээд бас хөтэлдэг. За тэгээд дараа нь араас нь follow up email-ing хэлээ явуулаад тэгээд митинг дээр юм ярилцлагдаг тэ. Тэр байхгүй болчихлоо. Яг одоо л. Тэнгүүд одоо митинг дээр шууд автоматаар цаана AI бүгдийг сонсоод хамгийн сайнаар хураангуулж гаргаж өгөөд яг main point-д гаргаж баг main email болж байна. Тэгэхээр financial санхүүгийн тооцооллыг хамгийн өндөр түвшинд ямар ч консалтант ямар ч өндөр зэрэглийн консалтант өгөхгүй консалтантыг AI өгч чадчих байна. Яг тэр датаг задруулах үгүй юу бас нууцтай холбоотой тийм. Гэдэг ийм технологиуд яваад байна. Энэ надаас амар сонирхолтой санагдсан ер нь бол ингэ сонсоход. Тэгээд одоо Монголд ч зарим компаниуд ингэ хэрэгжүүлээд эхэлсэн байлээ. Бас гоё төслүүдийг Монгол залуучуудаас хийж байгаа юм байлээ. Тийм. Зүгээр энийг зүгээр шинээр гаргах гэсэн. Тэ AI. Юу сая Shriming conference дээр ч гэсэн хамгийн түрүүнд яригдчихсан асуудал байсан. Тэгээ ер нь AI бидний амьдрал ялангуяа хүний нөөцийн салбарыг ер нь яаж өөрчлөх гэдэг юм бэ те бид нар юу үлээх вэ гэдэг дээр маш том юм панел дискшнууд илтгэлүүд те инфосешнүүд эдгээр яваадсан. Тэгээд тэн дээр бол нэг зүйлтэй би айгуу санал нэгцсэн. Юу гэхээр AI бол одоо угаасаа тренд болцсон. Одоо энэ хүн хийдэг байсан хөдөлмөрүүдийг ажлын байруудыг бол AI орлох нь тодорхой. Тэрнтэй бол дэлхийд даяараа одоо санал нэгцсэн, ойлгоцсон. Ер нь бол энэ өөрчлөлт явах юм байна гэдгийг ойлгоцсон байлаа. За 2030 он гэхэд ер нь одоо дэлхийд даяар байгаа нийт ажлын байрны бараг 30% нь AI-аар орлогдно. Байх болно гэсэн тэ. Одоо хүн хийдэг байсан, боддог байсан. Тэгээ би бүр айгу нөтий талхан дотор үлдчихэж. Тэгтээ нэг зүйлийг онцлсан. Бүр амар өгсөн гол key message нь. Юу гэхээр хэдийн мундаг технологи, хэдийн мундаг одоо энэ AI юунч гэнэ үү те? Одоо whatever. Юунч байна уу? Ерөөсө хүний оюун санаа гэдэг зүйлийг орлохгүй. Тэ. Хүний одоо бүх юм байгаа шүү дээ. Хүний мэдрэмж байна, хүний бодол байна, хүний оюун ухаан байна. Тэ? Тэр нэг юм хүнийг дагсан нэг юм хөвгтэй зүйлүүд байгаа да. Хүнээс гардаг. Тэ? Зөвхөн хүн л тэрийг үйлдэлээр гаргадаг, яриа хэлээр гаргадаг. Энэ зүйл бол юугаарч орлогдохгүй. Ямар ч тэр технологи нь байсан. Одоо тэр ямар вэ нөө тэ
одоо Elon Musk нээж нү хийн нээж. Тийм тэгэхээр хүний нөөцүүд юу гэхээр энийг ойлгоо. Та нар ингээд ойлгоо. Хүнийг юу ч орлож чадахгүй. Тэр AI-г ямар ч технологи байсан юу гэхээр эзэн дүндээ ажиллах шийдвэрийг хүн л гаргана. Тийм шүү дээ. Тэр конопиг хүн л дарна. Тэ? Тэрийг ажилуулахгүй, яаж ажилуулах уу? Ямар цаар хүрээнд ажилуулах уу? Юунд зориулж ажилуулах уу? Энэ шийдвэрийг ерөөсөө хүн л гаргана. Тийм учраас та нар аливаа технологиг ерөөсөө өөртөө удирдах чадна гэдгээ ойлгоо. Тэрнээс биш тэг шуураад авах штэ. Тэр AI гарчлаа. Бүгдээрээ тийшээ явъя гэл. Ханараад авах биш, шуураад авах биш. Тэрийг яаж ухаантай ажилуулах вэ? Яаж бүтээмжид тэр нөгөө нэг хаана нь ашиглаж бүтээмжээ нэмэх үү, бизнесээ нэмэх үү, тэ хөгжүүлэх үү гэдэг дээрээ тэр шийдвэр гаргалт зөвхөн та нарт байгаа. Та нарын гарт байгаа. Тэгэхээр яг ийм зарчмаар ийм өнцгөөс тэр технологиудтай технологиг өөртөө удирдах ажиллах ойлго. Тэ. Тэгэхээр надад бол энэ амар зөв өгсөн мессеж санагдсан. Би 100% яг хүлэн зөвшөөрсөн. Тэ. Үнэхээр тийм шүү дээ. Тий. Бид нар л ажиллуулна шүү дээ. Тэр шийдвэр гаргалтыг бид нар л хийнэ. Тий. Тэгэхээр бидний юм бол нөгөө амьдралын маягт бол орж ирэх нь тодорхой. Ингээд ороод ирсэн ч байгаа. Тэ. Ажлыг хөнгөвчлөж байгаа, бүтээмжийг өсгөж байгаа үнэн. Гэхдээ ухаантай бай. Тэ. Тэгэхээр энэ мессеж байсан дэлхийд даяар яригдчихсэн. Тэ. Тэгэхээр human to human нэмэх нь AI гэдэг концепц гарсан. Тэ. Тэгэхээр тий айгуу товчхон. Тэгэхээр ерөөсөө энэ хоёрын нийлбэр явна. Нийлэхдээ ухаантай нийлнэ. Тэ. Тэгэхээр тийм л мессеж өгч илээ. Тэгэхээр миний хариулт бол тийм байна. Тий, тийм л ах болоо. Тэгэхээр одоо тэгвэл human to human дахиад жоохон ухаан. Надад сүүлийн асуулт шүү. Одоо манай подкаст угаасаа дараагийн юу шилжиж чинь. Хамгийн сүүлийн асуулт нь болохоор зарчим ярих гэж байгаа. За. Бизнес дээр одоо Монголын бизнесийн чиглэл одоо вайн уугаараа. Бизнес чиглэл явж байгаа энэ таны бас гоё мөрддөг зарчмууд юу байна? За keep doing-гээс гадна шүү. Тэ. Одоо илүү одоо жишээлбэл манай насны подкастаар орж исэн хүмүүс маань хэлж байгаа нь болохоор одоо би эхлээд илүү их бизнес oriented дандаа goal oriented те дандаа ингээд хэдүүлээ тэрийг хийгээд энийг дуусгаад гэж ярьдаг байсан бол сүүлдээ leadership илүү humane H2H болцсон те empathy гэдэг зүйлийг би бүр ингээд ойлгосон. Тэрний дараагаар миний одоо тэр хэлэхгүй хамаагүй тэр хүн угаасаа хамт ингээд нэг зорилготой ажиллаж эхэлж байгаа юм аа. Би одоо ерөөсөө ажлынхаа хан суугаад нэг л зүйлийг эхлээд асуудаг. Гэр бүл нь сайн уу? Ямар гайгүй юу гэдэг ийм шууд тийм асуултаас эхэлдэг гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр танд бас ийм одоо 25 жил бизнесийн салбарт ажиллаа. Зарчмууд юу байна? Юу нь ямар зарчмыг баримталдаг вэ? гэж асуусан сүүлийн асуулт. Карьерийн төвшөнд. Би ер нь тэгээд нөгөө юу дөө зарчим гэх юм бол аяох юм нэг харааны төвшөнд ажилладаг. Хинэн ч байсан. Тэгээ одоо яг хүнтэй одоо тэ ямар байх хэвээр тэр талаас нь илүү хүнийг нөгөө нэг ойлгох. Хүнтэй ажиллаж байгаагаа мэдж байгаа учраас юу гэхээр нэг харааны төвшин гэдэг нь одоо ажилтнаа одоо тодорхой хэмжээнд дээрээс харах биш яг нэг төвшөнд суугаад ойлгох. Тухайн хүнийг ойлгох тэ. Тэгснээрээ юу гэхээр илүү нөгөө нэг нээлттэй байдал ихтгэлцлийг бий болгож илүү ажилладаг. За тэгээд тэр нээлттэй байдал ихтгэлцэл бий болцсон цагт юу гэхээр ажил аяандаа явцдаг. Нөгөө нэг ингээд ер нь бол хүний нөгөө нэг сэтгэл ханамжийг хамгийн чухал одоо өдөрт зүйлийг би өөрөө юу гэж хардаг вэ гэхээр хүнд хүнлэгдэх, хүнд хэрэгтэйгээ мэдрэх мэдрэмж аливаа хүмүүст хамгийн анхдагч хэрэгцэн байгаад байдаг. Тэгсэн цагт тэрийг нь бий болгоод тэр ихтгэлцэл тэр одоо тэ орчин нөхцөлийг бүрдүүлсэн цагт бол аяндаа нөгөө нэг ажлыг ингээ яаж явуулах уу, ямар зохион байгуулалтаар хийх үү, би чамаас юу хүлээж байгаа, чи надаас юу хүлээж байгаа гэдэг дараагийн ярианууд их амархан болж эхэлдэг. Тэгэхээр илүү нээлттэй тэр нөгөө нэг яг нэг төвшөнд, нэг левел дээр хүн хоорондын харилцаа байх гэдэг зүйл бол айгу миний зарчмуудын баг тэргүүлэгч нь баг. Тэгэхээр дараа нь тэгээд яг нөгөө хүнд итгэл үзүүлж ажиллах их дуртай. Тэр хэмжээгээр бас алддаг зүйл би өөрөө алдна. Одоо яа нөгөө хитрхи итгэл хүлээлгээд ч юм уу нөгөө талдаа хяналттай нөгөө нэг
өдөр одоо бас нэг тодорхой хэмжээнд ингээ контрол явах хэрэгтэй шүү дээ. Менежментийн тодорхой хөшүүргүүд явах хэрэгтэй. Тэр зүйл дээрээ бас жоохон алдаж унах тийм эрсдэл гардаг. Гэхдээ тэр зүгээр. Тэгэхээр нөгөө ихтгэлцэл байгаа цагт юу гэхээр нөгөө хүмүүс маань өөрөө нөгөө орон зайтай болж эхэлдэг. Одоо манай багаар бодох юм бол нөгөө ихтгэлцэл одоо нөгөө удирдлагаас сэтгэл авсан хүн чинь нөгөө нэг ажлаа урам зоригтой хийн. Тэр хэмжээгээр бас өөрийн дуу хоолой, өөрийн өнгө төрхийг шингээх тэр бас зоригоо авч авдаг. Бас орон зайгаа олж авдаг. Тэр хэмжээгээр өөрийгөө бас аягүй сайн ингээд сорьж хөгжүүлдэг. Тэгэхээр хөгждөг тэр орон зайг бий болгож итгэл үзүүлж ажиллана гэдэг бол аягүй чухал. Тэгэхгүй бол ингээд нэг юм detail oriented за би чамд даалгаврыг өглөө яг яасан гээл те. Яг тийм одоо ингээд бүр ингээд detail ингээд зурлах ер нь дург. Тэгэхээр тэр бодол аягүй их тийм хүний шантраадаг, мохоодог тэг яг байна. Мэдээж тодорхой хэмжээнд байлгүй яах вэ? Гэхдээ тэр нөгөө нэг тухайн хүндээ ол өргөж үү. Тэгээ би ер нь ажилтнуудтай хэлдэг багийнхандаа би та нарт ер нь орон зай өгч ажиллана. Тэ? Итгэл үзүүлж ажиллана. За энэ та нарт юу гэхээр ирээдүйд чинь чиний валюг нэмнэ гэж маш хэлэх туртай. Яагаад тэгэхээр чи ийм одоо нэг орон зай итгэлцэл дунд ажиллахаар чи хэрвээ үнэхээр яг өөрөө хүсэж ивэл юу гэхээр энэ үнцийн чамд л үлдэнэ. Чиний нэг ч гэсэн мэдлэгийг нэмнэ. Чиний нэг ч гэсэн туршлагыг нэмнэ. Тэ? Ирээдүйд юу гэхээр 5 жилийн дараа энэ сорилтыг аваад энэ орон зайд ингээд үүрэг даалгавар аваад ингээд ажиллах юм бол нэг төслийн ард гараад ажиллах юм бол чи 5 жилийн дараа зөвхөн трансфер хийхгүй хаанч чод өөрийгөө борлуулад явах тэр нөгөө валюугаа нэмж чадна. Ер нь тэгж л хэлэх туртаа да. Үнэн тий. Юу дараагийн хэсэг рүү орохоос би нэг одоо хүний нөөцийн юм мэрэгжлийн хүн одоо мэрэгч одоо эксперт авчирчаад асуухгүй ажиллах нэг асуултууд байгаа. Вирус дээр гэж бодсон. Цагтай одоо ийм Гэтэ одоо за эхний хүн та ингээд ажлын ярилцсан хүн оролж ирээд хэдэн минутын дотор ер нь тэр хүнийг авах авахгүй гэдгийг шийдчихдэг вэ? 20 минут. 20 минут тий. Окей. Яг юуг нь хардаг вэ? Одоо ингээд ярьсан орж хамгийн ирээд түрүүнд body language-ийг л уншин да. Харцнаас нь ахуулаад тий. Ер нь бол миний бас нэг юм жоохон одоо өөрийгөө магтах цаашаа ингээд жоохон даваа тал гэх юм бол би хүн их сайн шинжиж таньж чаддаг. Тэгээ мандуу нөгөө туршлага байгаа. Тэгээ бас өөрөө жоохон нөгөө нэг би илүү тэр талын миний мэдрэмж бас жоохон давтан болоо да гэж бас өөртөө дүн тавьдаг. Тэгэхээр ер нь нэг 20 минутын дотор олон уншчихна. Тэгвэл тантай нэг 20 минутаас дээш ярьсанд орох юм бол за ер нь гайгүй үлдчихээр байна да гэж бодохоор гэсэн үг тийм. Нэг хамгийн сүүлд бид нар нэг сүүлд нэг менежер бас багта менежер авах гад бас сонгож шалгаруулалтаа нөгөө ярьцлага хийжсэн. Сүүлдээ баг дундаа халуун цаг нөгөө сүйтэй цай тавих нь холгүй бол 2 цаг ярьсан. 2 цаг ярьсан. Тэгээд бүр цаг ч хурдан өнгөрснийг мартсан байсан. Тэгэхээр тэгээд цаашаа ясан л гэсэн үг. Тэ. Ярилцлага цагаас дээш болох юм ер нь ойлгомжтой болчдөг тий. Үгүй юу цаг. Цаг ярих юм уу? Өө чи тэгээд том албан тушаал дээр бол тэгээд ярихаас тэгээд цагаас дээш болоход л ер нь л окей. Юуны хувьд одоо яг бас манайхыг үзэж байгаа хүмүүс бас нэлээд юм одоо амбицтай ингээд тим хүмүүс илүү үздэг байх гэж би бодоод байна. Тэрэн дээр одоо менежерээр ажиллаж байгаа. Гэхдээ захирал дээр очимоор байгаа. Тим хүн байгаа шүү дээ тий. Тэр хүн яг яаж одоо энэ corporate юм дотор яаж тэрийг илэрхийлэх ёстой вэ? Тэгээ юу хийж яг одоо өөрөө очиод жишээлбэл захирлын албан тушаалга би захирал олмоор байна гэж хэлэх бол угаасаа өөрөө хэлж ивэл тэр бол аль хэдийн ингээд нэг сонгогдохоор хүн болчихж байгаа шүү дээ. Тэр чинь удирдлагыг хараад байж. Тэгэхээр менежерс яг захирал болох ч байгаа хүн яаж одоо хүний нөөцтэй уулзах ёстой вэ? Эсвэл захиралтаа ч юм уу. Тэгээд тэр шилжилтийг хийхэд би бол хоёр зүгээс нөгөө ажиллах хэвтан болов уу гэж харж байна. Мэдээж яг нэг хувь хүн бол тэр одоо нөгөө үгээ хэлэхтэй хүсэлтэд хэл гаргах компанид байгаа уулзах тэр эрх нь бол нэлттэй байгаа. Мэдээж ямар ч хүн өөрийгөө одоо тэр тухайн албан тушаалт дээр за дараагийн түвшинд очиход би бэлэн байна гэдэг тэр ихтгэл өмчлөн байгаа бол тэр хүсэлтэд гаргаад явах нь нэлттэй. Тэр нь мэдээж нөгөө нэг компани процессийн дагуу хүний нөөцөөрөө дамжаал тэгээ тодорхой хэмжээнд удирдлагын түвшинд яригадаад за энэ хүн бэлэн үү биш үү гэдэг дээр мэдээж үнэлгээнүүд хийгдээ сонгож шалгуулалтын процесс явна шүү дээ. Тэгэхээр тэр процессороо нэг
төрлийн шийдвэр гаргалтууд явах болов уу гэж харж байна. Гэхдээ нөгөө талдаа хамгийн чухал зүйл нь юу гэхээр яг хүний нөөцийн салбарт ажилладаг одоо гол экспертүүдийн хувьд би зөвлөхөд нөгөө компани заламж халааны бодлого гэдэг зүйлийг ерөөсөө л барьж авах хэрэгтэй. Тэгээ өнөөдөр ийм сүрпризтэй байгаад гэж болохгүй тий. Одоо жишээлбэл би алтан зүйл трансвестед маргааш байна байхгүй мэдхгүй тий. Бид нар мэдхгүй шүү дээ тий. Тэгэхээр ер нь хүнээс хамаарсан компани бизнес гэж хааж байдаггүй. Тэгэхээр юу гэхээр нөгөө нэг компани өөрөө менежментийн бодлогоороо хүний нөөцийн бодлогоороо юу гэхээр биднэрт ер нь ирээдүйд за 5 жилийн дараа 3 жилийн дараа ямар ур чадварууд хэрэгтэй тий ямар залгамж халааны бодлого байх хэвээр аль аль позишнууд манай яг түлхүүр албан тушаалын шүү ажилтан биш тий тэгэхээр албан тушаалаа яг тодорхойлоод үнэлгээнүүд хийгээд тэрэндээ чиглэсэн яг залгамж халааны бодлогоо томьёолж гаргаад за ер нь энэ 3 жилийн дараа бизнесний тэлэлтийг дагаад энэ албан тушаал дээр бид нар хүний хомсдол эсвэл хүн нэмэх хэрэгцээ гарах юм байна. Магадгүй 3 жилийн дараа энэ албан тушаал дээр байгаа энэ ажилтан байна дараагийн карьерийн замнал руугаа явхад бэлэн болчих юм байна. Нөгөө нэг реднесний үнэлдэг, бэлэн байдлын үнэлгээнүүд хийдэг. Тэгэхээр яг ийм байдлаар нөгөө нэг стратеги өөрсдөө менеж хийгээд одоо удирдах яваад тэгээ тэрэндээ зориулж өнөөдрөөс эхэлж бэлтгэх хэрэгтэй. Нөгөө сургалт хөгжлийн бодлогоо тэ тэгээ ямар мэдлэг ур чадваруудыг зах зээлээс бид нэр хайр хийх ёстой, авах ёстой, татах ёстой. Тэр шийдвэр гаргалтуудаа компани өөрөө хийх ёстой. Тэ. Тэгэхээр энэ бол айгүй чухал point. Хамгийн чухал point. Ялангуяа яг манай Монголын компаниудад одоо ер нь бол нэг бизнесийн насжилт бол нэг 30 жил орчимтай явж шүү дээ, тэ. Тэгэхээр одоо ийм настай бизнесийн аж ахуйн нэгжүүдэд бол дараагийн түвшний ийм өөрийнхөө бизнесээ харуулж ирээдүйд ямар ур чадварууд хэрэгтэй вэ гэдгээ өнөөдрөөс эхлээд ажиллаж авах хэрэгтэй. How about managers? Одоо менежерүүд нь юу хийх хэрэгтэй? Одоо мэдээж компани болоо тэгээд тийм болгохтой. Хүн талаасаа хүн одоо менежерүүд сая тэмүүлэн асуулаа. Захирал болох тэр төвшөндөө очиж байгаа хүмүүс за мэдээж дуу хоолойнол нээлттэй. Компани залгамж алаа бодлого бол байгаа бол бүр nice те. But how do I approach те яаж илэрхийлэх вэ те? Яаж очих? Одоо ингэж жишээл яг ингээл хоёлоо ингээд бодъё те. Би ингээд менежер байлаа гэж одоо та захирал гэдэг бодоход орж ирээд би ингээд өөрөө захирал дээр очимаар байна гэж харж байна. Би захирал болмоор байна гэж бол хэлээд утгагүй шүү дээ те. Тэр яг тэрэн дээр яг яаж юу нэрвэл илүү одоо дээр байдаг бай. Зөвлөгөө өгвөл. Тийм Бадрашаа арк болохоор хэлж байгаа те. Таны бас хэлдэг юмтай нэгдэжээ лээ. Үзүүлэл харуулчих гэж байгаа те. Хийсэн түүхтэй байчих те. Ерөөсө гоншгонохгүйгээр юмыг би хийгээд ингээ харуулчихаа. Одоо нэг 90 дөрөндө хүлэн зөвшөөрчих гэдэг юм яриа та. За тэгээд одоо дараагийн боломжууд чинь нэгдэнэ. Гэхдээ энэ дээр нэг юм яриаг үн яаж одоо тэр хүн ингээд approach хийх юм те. Дахид бас хөдлөх хэрэгтэй байна шүү дээ те. Тэгэхээр Тэмүүлэнгийн асуулт нь яаж хөдлөх вэ? Яаж хөдлөх зүгээр юм бэ? Би юу гэж тааж ийн гэхлээрээ нөгөө тэр хөдөлгөх нөгөө эрхчлөлөө тэ нээлттэй байдал тухайн компанид байна уу байхгүй юу гэдэг аюу тум асуулт. Эхлээд тэрийг анзаарчих гэж байна. Яг гэвэл тийм соёл байна уу? Тэ соёл. Энэ бол зүгээр ингээд одоо нээлттэй шүү дээ. Одоо жишээлбэл би дараагийн түвшинд очиод ажилламаар байна гэвэл өөрийгөө бас би мэдж байгаа шүү дээ. За тодорхой хэмжээнд би ийм туршлага хоримтлуулсан, ийм гүйцэтгэлүүд гаргасан, ийм бүтээмжтэй ажилласан. За миний хувь хүний давуу талууд энэ байна. Миний удирдлагын арга барил энэ байна гэдэг ер нь хүн өөрийгөө мэдж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд менежер хүн. Тэгэхээр юу гэхээр тэр нөгөө хүсэлтийг илэрхийлэх орон зайтай, нээлттэй орон зайтай компани соёл байна гэдэг аюу том чухал байна. Тэр соёл байхгүй бол тэгэл нөгөө нэг захирал энэ одоо нөгөө миний ажлыг авах нь тэ миний оронд ирэх гэж байгаа юм байна. За чи юу вэ гэдэг одоо нөгөө илүү нөгөө хувийн субъектив байдлаар нөгөө шийдвэр гаргалтууд явчихдаг. Тэгэхээр ер нь бол соёл, менежментийн соёл нь нээлттэй, тогтцсон, ойлгомжтой тэ ийм тодорхой газар бол энэ бол нэг тийм одоо хэцүү зүйл биш байх гэж би бодод байна. Тий. Тодорхой хэмжээнд би манай одоо жишээлбэл хувь хүнээс юу гэж бодож байна гэхээр манай менежерүүдийн нэг за захирлаа би 2-3 жилийн дараа таны одоо оронд очимоор байна. Тэ? Таны ажлыг авмаар байна. Би таны ажлыг хийж үзмээр байна гэвэл би окей л юм. Nice тэ. Тэ. Окей л юм. Тэ? Яагаад ингэж асууна?
чи яагаад өөрийгөө ингэж үнэлж байгаа? Чиний давуу тал юу юм те? Яагаад чи? Яагаад би чамайг сонгох ёстой те? Сүүлийн Тэр асуулт. бол аюул чухал. Сүүлийн асуулт. Одоо ингээд ер нь нийтдээ ингээд одоо ипотекийн зээл ч юм уу ингээд ер нь бас нэг юм зээлээс зээлийн орондос хүмүүс биш үү те. Цалингаа нэмэлмээр байгаа хүн. За нэг сая төгрөгөөр амар гоё. Одоо би бол нөгөө юм хөндлөө орж ирдэг хүмүүсийг би бас зөндөө харж ирсэн байхгүй юу. Орж ирээд миний зээл урахгүй байна. Би цалингаа нэмүүлээ гэж орж ирдэг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэр бол хизээч одоо компанид зөвшөөрөгдөхгүй юм шүү дээ тий. Тэгэхээр яг тийм нэг одоо яалтчгүй ингээд компанида баймаар байгаа тий. Гэтэ ингээд амьдрал нь болохгүй байгаа тий. За тэгэхэд нэг юм за 500 мянга ч юм уу сая төгрөг ч юм уу ингээд цалингаа нэмүүлмээр байгаа хүн захирал дээр орох ч байгаа бол та ямар зөвлөгөө өгөх вэ? Яаж яривал дээр вэ ер нь? Гүйцэтгэлэл үнэлүүлэх юм. Тэ. Одоо жишээлбэл манай компанийн хувьд ерөөсө хоёр төрлийн цалин нэмдэг юу байгаа, бодлого байгаа. Тэ. Эхнийх нь болохоор юу гэхээр бид нөгөө нэг бас аягүй тийм датан дээр суурилж жил болгоно нөгөө нэг цалин өсний бодлогоо камер одоо эргэж харж явдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол олон улсын нөгөө PwC судалгааны байгууллага Монгол дахь төлөөлөгчийн газартай бид нар аюул олон жил хамтарч ажиллаж чинь мэдж байгаа шүү дээ. Тэгээ жил болгон юу гэхээр уул уурхайн салбарын нөгөө цалин өсний судалгааг бол яг энэ тэргүүлэгч компаниудын донд хийдэг. Одоо зөвхөн тэднэрт зориулж, оролцогч нарт зориулж. Тэгэхээр юу гэхээр бид нар ер нь цалин өсний бодлогоороо ер нь зах зээл дээр бусад компаниудтай харьцуулахад хаана байгаагаа мэддэг. Тэгээ нөө юмаа мэддэг, датагаа мэдж байгаа хүн, тоогоо мэдж байгаа хүн мэдээж хувь хүнээс ийм өсөлт орж ирвэл заавчлаараа салбарын одоо дундаж те салбарын одоо өрсөлдөх чадвар ийм түвшинд байгаа юм байна. Одоо чиний ажиллаж байгаа албан тушаалын одоо ранк те нөө хэр хэмжээ энд байгаа юм байна. Тийм учраас чи үнэхээр яг нөгөө өөрийнхөө хувь хүний одоо перформанс дээр суурилсан буюу гүйцэтгэл дээр суурилсан цалин өсөө ярих гэж байгаа л тусдаа бодлохоор явна гэдгийг тайлбарлаж өгдөг. За тэр нь юу вэ гэхээр бидний нөгөө нэг жил болгон хийдэг нөгөө жилийн гүйцэтгэлийн үнэлгээ. Тэгэхээр тэр гүйцэтгэлийн үнэлгээнээс бид нэр хоёр төрлийн чухал шийдвэрийг гаргаж байгаа. Нэг нь юу вэ гэхээр яг үнэхээр гүйцэтгэл одоо маш сайн онц давуулан биелсэн гүйцэтгэлээрээ тодорч ялгарч байгаа ажилтнуудаа бид нар нөгөө цалин үлсийн нөгөө нэг бодлогынхаа хүрээнд тэгээд зэрэг ахиулах уу, нэмэх үү тэ тэр шийдвэрүүдийг хувь хүнд нь чиглэж гардаг. Жилдээ 2 удаа хийгддэг байгаа да. А нөгөө талдаа юу гэхээр гүйцэтгэлийн үнэлгээнээс бас нөгөө талдаа цалин нэмнэ гэхээсээ илүүтэйгээр нөгөө хүний гүйцэтгэл ер нь хаана доголдоод байна гэдгийг олж хардаг. Тэрийг нөгөө нэг төрөний миний хэлдэг нөгөө карьер замналын бодлого, нөгөө сургалт хөгжлийн бодлоготой уйдаг. Тэгэхээр би юу гэж зөвлөмөр юм гэхээр үнэхээр яг ийм хоёр бодлогын аль нь вэ гэдгийг нэгдүгürt аюу сайн ялгаж өгч ойлгуулна, ярилцсан. А тэгээд хоёр дахь хэлбэр рүү орох нь одоо үндэслэлтэй бол тэр нь нотлогдож байгаа бол юу гэхээр яг тэрэн дээр нь суурилсан шийдвэр гаргалтыг байна. Тэгээ одоо та захирал талаас яриад байна шүү дээ, тийм. Нөгөө талд нь одоо нэг юм нэг хүүхэд за хүүхэд жоохоо одоо нэг ажилтан ингээд цалингаа нэмүүлмээр байна гэдэг орхиж байгаа бол ганцхан трансвестер тавтай бодор тийм. Ер нь ингээд Монголд ингээд явал юу гэж хэлж тэрийг илэрхийлэх хэрэгтэй. Одоо миний түрүүний би нэг юу харчихсан аах. Жишээл орж ирэнгүүтээ миний одоо зардал болохгүй байна. Тэгэхээр миний цалин нэм гэдэг бол point нь буруу шүү дээ, тийм. Эсвэргээрээ би нэг ийм юмтай байна. Энд хүрэхэд би юу хийх ёстой гэж илэрхийлвэл одоо магтл намайг өндөр тийм. Хоёр дахь хувилбар байхгүй юу? Тий, хоёр дахь хувилбар. Түрүүний миний санаа нь хэлээд байгаа. А эхний хувилбар бол би цэвэр хувь хүний одоо өөрийн л асуудал байна шил. Яг тийм. Одоо нөө энэ чинь хувь хүний хариуцлага шүү дээ. Гэр бүлийн санхугаа яаж авч явах уу? Ер нь хэдийг болоод хэдийг зараад хэдийг үлдээгээд те яаж ер нь энэ одоо ажил хийж байгаа бол би бас нөгөө нэг яадаг хувь хүний хариуцлага гэж хардаг. Ер нь бол хувь хүний хувьд тэгж хардаг. Энэ бол цэвэр компанийх биш хувь хүний хариуцлага. А нөгөө талаас би нөгөө нэг хүмүүст хэлэх дуртай нэг зүйл байдаг. Ер нь бол бизнесийн харилцаа өөрөө ажилтан ажил болох хоорондын нөгөө хоёр талт харилцаа. Тэ? Та энэ ажлыг хийнэ. Энэ ажлыг хийснийхаа төлөө ажиллана гэдэг нь одоо тэдэн дөрөвний цалин аавна гэд өөрөө хүлээгээд ороод ирсэн. Та үүрэгтэй байхгүй. Ажилтан та үүрэгтэй. А нөгөө талдаа компани за би энэ албан тушаал дээр ийм ур чадваруудыг зах зээлээс аваад тэдэн төгрөгөөр цалинжуулаад ийм бүтээмжтэй ийм гүйцэтгэлтэй ажиллуулна. Тэ? Гэт
хоёр талаас хөдөлмөрийн харилцаа, хоёр талын харилцаа байхгүй тий. Тэгэхээр дандаа нөгөө ажилтнуудад би хэлэх дуртай нэг юм. Та нар компани одоо нөгөө ижитэй газар биш нэгдүгürt. Хоёрдугаар буйны байгууллага биш тий. Бид нар ч нөгөө бизнес хийж байгаа. Бизнес гэдэг бол ерөөсөө л ирээдүйн үнцийн ашиг орлого тий. Холыг харж байгаа зүйл. Энд чинь бизнес одоо нөгөө тэгээ машин бас байгууллага биш байхгүй. Тэгээ ерөөсөө бизнесийн чинь гол цаатлын цөм ашиг штэ тий. Ашиг гэдгийг зөвхөн мөнгө утгаар ойлгохгүй. Тэгэхээр тэр өнцгөөс нь ер нь ажилтнуудад хүмүүст ойлголт өгөх их дуртай. Дандаа ингэж тайлбарладаг. Тэгэхээр хоёр талын хөдөлмөрийн харилцаа гэдгийг аюу сайн ойлгоно шүү. Тэ? Гэрээ байгуулалт орж ирж байгаа. Тэ. Тэ. Тэгэхээр тэр өнцөг ер нь ихэнх хүмүүст их дутуу байнуудаа гэж би хардаг. Ялангуяа тэ нөгөө туршлага багтаа залуучууд, за туршлагатай ажлын талбар дээр олон жил ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн ингэж ярьж орж ирдэг. Тэгэхээр ерөөсөө энэ бизнесийн байгууллага. Framework дахиад манай дараагийн хэсэг бол бас айгүй бас сонирхолтой хэсэг. Тэр юу гэхээр Тэмүүлэн бас хэлээд байгаа work life integration гэж яриад байгаа. Одоо тэр нь юу гэлээд байгаа гэхээр одоо ер нь баланс гэхээс илүүтэйгээр одоо мэдээж CEO тэгээд захирал за тэгээд зөвхөн бизнес эхлүүлж байгаа хүмүүс айгүй их юм burn out болох за одоо өөрийгөө цэнэглэх ингээд ийм эрсдэс юмнуудыг аюух туулдаг. Тэр тулаан донд бас гоё сэлэмтэй байх хэрэгтэй тий. Тэр сэлмээ яаж ийм гоё хурцлалтай юм бэ гэдэг хэсэг багхгүй. Тэгэхээр яг тэр сэлмнүүдийн хурцлалтыг яаж хийгээд бас таны хэлдгээр ингээд амар олон зүйлүүд хийж олж авдаг бах. Тэр хэсэг рүү орж байгаа. Тэгээд ер нь work life integration за тэгээд тэр balance гэдэг ер нь концептыг та аюу гэж боддог бай. Ер нь хүн өөрийгөө хэрэг яаж цэнэглэх хэвтэй вэ? Та яаж өөрийгөө цэнэглэх вэ? Яг одоо дахиад л хэлээ. Дахиад тийм бэлэн жор байхгүй. Тий. Зүгээр би өөрийнхөө туршлагаас ингэх юм бол мэдээж нөгөө нэг ингээд цэнэглэгдээд ирч хүчт хааны газраас олж авах хэрэгтэй шүү дээ. Нэг юм робот хүн биш л юм чи хүн л юм чи. Тэгэхээр хамгийн чухал цэнэглэгддэг газар бол миний гэр баг. Тэг гэртээ ер нь их тухтай. Тийм зүгээр л юм хийхгүй ингээд зургийнхаа өмнө буудан дээр гоё ингээд суугаа те амарж имээр амар гоё ингээд нэг юм өөрөөсөө ингээд нэг юм амарж байгаа таашаалыг мэдрээд ингээд зүгээр суух аюу дуртай. Бас хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ бас ингээд нэг чимээ шугаан дунд ингээд тэг гэр бүлийн тэр нэг уур амьсгал бол аюу их тийм амраадаг. Тэ. Хоёрдугаарт юу гэхээр нөгөө би нөгөө хүмүүсээс их юу авд юм болов нөгөө юм одоо зөв хүмүүсээс аюу их тийм энерги авд юм болов. Тэгээ миний хаалга бол ер нь бол ингээл байнга нэлттэй байж байгаа. Манай ерөөсө ямар ч төвшний ямар ч ажилтнаа миний хаалгаар ингээд орж ирээд дуртай зүйлээ ярьдаг. Дуртай зүйлээ асуудаг. Тэгэхээр аюу их тийм нээлттэй орчинд өөрийнхөө ажлын арга барил орчин нөхцөлөө бүрдүүлдэг учраас маш их юм хүмүүсээс зөв хүмүүсээс энерги авах дуртай. Гэхдээ зөв хүмүүсээ танихдаа дахиад л нөгөө 20 минутын дүрэн байгаа. Аль хэдийн мэдсэн. Тэгээ хол байхаагаа мэднэ, ойр байхаагаа мэддэг, ялгадаг. Тэгээ тийм учраас нөгөө нэг илүү тийм аюу гоё хүнд нэг юм халуун дулаан нэг энерги өгдөг хүмүүс байдаг шүү дээ. Бүр ингээ ярилцаа суухад ингээд гоё хинээ ингээд юм өгч агалцдаг. Тэгэхээр тийм зүйлээс юу авдаг? Тийм ирч хүч авдаг. Найзууд бас байгаа. Тэгээ найзуудтайгаа амар сайн сонсно би. Ер нь бол их хүн сонсдог хүн. За манай найзууд бол юм жоохон яриа галзуу тэ дуу чангатай их тийм юм юу нөхдүүд байдаг. Одоо нөгөө энергитэй нөхдүүд байдаг. Тэгэл нүүдэлийг хараад зүгээр ингээд сонсоод ажиглал суух бас айгүй гоё байдаг. Тэ тэгэл найзуудтайгаа нэг вайн уугаад яриа гарцсан цагт маргааш удал тэгэл нэг бүрэн цэнэглэгдсэн л ороод ирдэг. Тэр мэдрэмж ястай супер тий. Хобби. За хоббисод ах. Одоо тий. Хобби хэм бол тий түрүүн юу агаад сүүлийн үе тоглоом юм байна. Бильярд тоглох их дуртай. Их дуртай тий. Тэгээд нөгөө 10 жилдээ бас урлагтай их ойрхон байсан учраас ер нь хөгжмнөөс салахгүй дээ. Их олон төрлийн жанрын хөгжим сонсно.
Тэгээ миний одоо нэг утсан дээр бол зүгээр хөгжмийн тэр чигээрээ баялаг плейлист явж байгаа тий. Тэгээд яг тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарат бас нэг юм мэдэрч байгаа мэдрэмжээс хамаарат жанраа өөр байлгах дуртай. За заавал рок байна, заавал поп байна, заавал сонгодог байна гэж ерөөсөө өөрийгөө хязгаарлалтгүй, хаадаггүй. Тэгээд тухайн үеийн яг эмоц мэдрэмжээ даавал сонгоно. Тий. Та өөрөө тоглодог уу? Ямар нэгэн хөгжмөө тий. Тий, би ч нөгөө нэг 10 жилдээ хүүхдийн ордны нөгөө нэг ятгахын тоглолтод их олон жил явсан. Окей. Бараг нэгдүгээр ангид хөгжим бүжгийн сургуульд орох гэж байсан шүү. Хэлийн ангид тэнцээд яаж орчих вэ гэдэг өдөд хөгжимч сууж байхгүй юу. Тийм тэгээд их сургуулийн 2 дугаар курсээ дуустал дууландаа авсан. За дуулангийнхаа дэргэд яг нөгөө ардын хөгжмийн нөгөө нэг цөөхөл хамтлаг байдаг шүү дээ. Тэрний яг нөгөө хөгжимчин байсан. Тэгээ маш олон юм тайлан тоглолтууд, гадагшаага явах, тэгээ дотооддоо явах тайлан тоглолтуудад ордог байсан. Ерөнхийдөө бол нэлээд тийм одоо өөрийгөө чадварлаг хөгжимчин байсан байх гэж би боддог. Тэгээд ер нь хуулийн сургуульд ороод тэгэл хөгжим архисан доо. Тэгэхээр одоо тоглодгүй юу? Одоо тоглохгүй. Ерөөсөө ятуу байгаа. Бага тий. Гэтэ жоохон хамгийн сүүлдээ тоглосон. Харин 2 дугаар курстэй. Оо тэгээ бүр ингээд. Тэгээ ингээд Окей. Тэ одоо нэг юм би mental model гэж яриад байдیں۔ Тэр нэг бид нар ч одоо ингээ ажлын одоо mental framework тэгэл бодоод ер нь их 80% дэж ингээ өнгөрөөд шүү дээ тий. Одоо хөгжим бол амар гоё хэсэг байхгүй тий. Байгаль орчин одоо юу гэдэг өөр одоо ингээ нэг юм activity-нүүд байна шүү дээ тий. Одоо баруун зүүн тарих бол угаасаа байгаа. Тэгээд нөө тэр аль яаж сэнгэлэх үү? Тэр ингээд аль тал нь хөгжүүл таны энэ тархины хэлхээс чинь томор одоо таны гэж бүгднгийнх нь хэлхээс томордго юм байна л та. Тэр хэлхээсээ томруулахад одоо хөгжим, спорт, аялал одоо энэ experience-ууд амар чухал юм байна тий. Тэгээд тэр тусмаа би энэ одоо хөгжмийг бас аюу мэдрээд байгаа тий. Би бас ингээд алдуулж явах хурдах дуртай. Тэмүүл хөгжим тоглохтой энэ нэг юм зүүн гараараа одоо гитар ч юм уу тий зүүн гараараа энийг бариад ингээд энэ тоглох ментал модель бүр амар нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Өөр талаас харах боломжийг нээж өгдөг гэж байгаа байхгүй. Чи энэ компаниг одоо юу гэдэг юм за компани гэж ярихгүй. Зүр ингээд нэг фреймворк ингээд гарайл та тийм нэг хэлхээсийг харж чадах үндгүүд чинь ингээд тав энэ класс нь харуулах боломжийг ингээд олгож тийм скил суулгадаг гинэ. Тэгэхээр энэ хүүний хөгжилд энэ хөгжим ч юм уу одоо спорт ч юм уу тийм усан сэлгэлт юу байдгийг одоо нэг тойлзор сэлэм ч юм уу тийм ингээд энэ болгон чинь одоо энэ хэлхээсийг томруулад байдаг. Тэгээ тэр нь амар чухал юм байгаа гэж хараад байна. Бидний ярьж зэнснаар нөгөө зөвлөл ур чадварууд байхгүй. Харин тийм байх байгаа тийм. Тодорхой хэмжээгээр. Тэгэл та бас түрүү ингээд хэлээд байгаа таны өөрт чинь гэсэн ингээд та өөрөө мэдхгүйгээр одоо би ингээ 20 минут ингээ хараа танд чаддаг гэдэг ч юм уу тийм. Тэр зөвлөд чинь хөгжим тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч юм уу тийм. Юм байгаад байхгүй. Тэрийг ингээд танд илрүүлж мэддэггүй мэн л хүн өөрөө. Тэгэхээр ингээд өөр тийм активитинууд амар чухал юм байна лээ. Тэгээд энэ нь болохоор би зүгээр нэг амаараа хэлж байгаа юм биш зүгээр scientifically proven study юм бүр байгаа юм тийм. Тэгэхээр бас тань би сайн мэдсэнгүү тэгээд ятгах тоглолдог тэгээд 2 дахь курс хамгийн сүүлд тоглосон гэж байна. Би бас тагаа тоглоосаа гэж хэлж шүү. Одоо ятгах юм дандаа гэж байна. Өөр тэд хобби юу? Гадагшаага явах их дуртай юм уу? Тий, аялал. Ер нь олон орны олон үндэстэн соёл ялгаатай байдал, тэр гоё онцлогуд. Тэгэл гоё хоол ундын, тий, тэр нөгөө нэг амьдралын хэм маяг ер нь онцлогуудынд ингээд өөрөө мэдрэх аягүй дуртай. Харах аягүй дуртай. Тий. Олон янзын хүмүүстэй уулзаж, тий, мэдээ нээх аягүй дуртай. Тий. Амар curious mind тий. Нийт хэдэн орнд утсан байна? Толоогүй шүү дээ. Толоогүй тий. Толоогүй. Ер нь тоо алдсан биш. Ер нь зайлаас очоогүй гэх юм бол одоо бүр очоогүйгаас нэр очоогүй өмнөд Америкт очоогүй юм байна. Тий. Тэгээд ер нь жоохон явсан баха. Тий. Тэгээ орон болонд очихдаа хамгийн түрүүнд яг үздэг заавал үздэг юм юу? Хамгийн түрүүнд мапын барьж суугаад нөгөө нэг city tour bus нь сочсон шүү дээ. Амар. Айгүй амар. Тэгээ том зурглалаараа харцдаг. За би юг үзэх хэвээр ямар sightseeing байгаа, ямар онцлог юм байгаа даа тий. Миний дуртай зүйлүүд юу байна? За жишээлбэл одоо нөгөө альва нөгөө нэг улс орнуудаар аялж байхад би хамгийн түрүүнд музей тэр айгүй unique тийм нөгөө
sightseeing одоо спотуудын үзэх аюу дуртай. Тэнд ямар нэгэн юм түүх байж идэг. Яг татагдахгүй зүйл байж идэг. Тэр аюу гой сонирхолтой байгаад идэг. Тэгэл явна. Явна тий. Тий. Маа тэмүүлэн бас Tema Overland гэдэг Instagram байгаа их аялдаг. Тэгээд мэдээж гадаад дотор аятан тэгээд бас Монголынхаа айгуу гоё монголоор их аялдаг. Тэгээд манай монголчин бас ямар гоё нутаг. Харин би Монголыг аялж яриад үзэхгүй. Нэг амар жоохон нэг бас нэг юм хувь хүний онцлогч юм уу нэг дид бүтцэнд би ерөөсөө жоохон яагаад гэдэг. Ийм түр одоо хувь хүнийхээ хувьд айгүй төртөд идэг. Наазахын ингээл нөгөө нэг халуус тэгэл тэ ингээл анхдагч хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ хоёрдоос бас нөгөө аюулгүй байдлаа айгүй хөөрхөн чухалчилдаг. Очоод ямар газрыг ямар хоол идээд тэ ямар одоо тээврээр яваад ямар зүйл туулаад ер нь ямар эрсдэл байгааг мэддэггүй учраас жоохон боломжтой байх гэдэг. Сая гэхдээ нөгөө Наста Илэгийнх ярихад би хамтдаа 7 хоног л үедэд явсан байхгүй. Бас гайгүй болцсон байлаа шүү. Тий. Ер нь бол Монгол Улаанбаатараас гараад 7 хоног яваад ирэхэд дандаа боловсон байлтай. Замдаа нөгөө rest stop гэдэг юм одоо яг гоё хөгжин тий. За өрхөн байна. Дахиад илсэн тасархай дээр дахиад байна. Ингээд яг ингээд нэг 2 цагийн зайтайгаар ийм гоё боловсон найлуудыг хийгээд хоолны газартаа олгоод ингээд явц. Тэгээ очиод амралтын газрууд нь бүгд боловсон найлтаа бас болцсон байлаа. Тэгэхээр хамгийн гоё л газар явсан баг. Наста Илэгээд одоо Нас гэдэг яриад бас Монголыг айгүй гоё сурталчилж байгаа юм. Инфлюенсерүүд байгаа тий олон улсын. Тэгээ тэр хэд ирээд бас тэмүүлэнд айгүй гоё ойрхон ажилтдаг юм байлаа тэр хэд. Тэгээ энэ бас айгүй гоё аялаад ирсэн байлаа. Тэгэд би ингээ тэмүүлэнгийн бичлэгүүдийг үздэг байхгүй аим гоё юм одоо зургнууд гэх юм уу зураг бичлэгүүд дрönөөр өөрөө хийгээд авчдаг. Тэгэд ингээд надад тэр монголоор аялах юм сэтгэлийг амар төрүүлдэг тийм. Тэгээд би бас монголоор айгүй аялах одоо айгүй их хүсэл эрмэлзэл амар өндөр байгаа. Тэгээд бас таны хэлдгээр бас аюулгүй байдал чухал тэгээд amenities бас чухал тийм. Тэгэл хүн одоо амтны юм чинь бас гоё нийцэл ингээл явах юмсан гэж айгүй боддог. Энд дээр одоо ингээл битэд ингээл амар гоё том хөгжил юмнууд ингээл хараал явж байгаа шүү дээ харахыг хүсдэг. Тэгэхэд сая ингээд жишээл Дубай, Америкээс ингээл хамгийн хөгжсөн юм газруудаас хүмүүс ирээл гараал яг ийм малчин айл дээр очиод ингээд амьдралдаа бараг авч ийсэн хамгийн юм гоё тайвширлыг авлаа. Үйлж байгаа юм боо. Нөлөөснөө гэж хэлж байгаа. Яг ерөөс ингээд Дубай өөрөө ингээд бидэд бол ингээд Дубай амар гоё гэж ингээд хэлж ш. Яг Дубайд амьдарч байгаа юм бол их тийж байгаа. Тэр малчин айл дээр очиод би ингээд ийм тайвширл ерөөсөө авч үзсэнгүй. Тэгээ яг ингээд би өөрөө хүртбүртийн тавьшиж байгаа байхгүй ингээд тэгэхээр бас манай Монгол бол бас тий үнэндээ гоё ажиллахад амьдарч байгаа гэсэн баярлалаа. Би бас ингээд одоо Монголд байгаагаа айгу бацтай гэж харддаг шүү дээ. Ер нь бол Монголд байгаа айгу дуртай. Тэгэл мэдээж нь ингээд энэ тэндээс аялаач байна уу, ажиллаач байна уу яагаад ирэл яг онгосноос буугаал хамгийн түрүүнд ингээд салхи ухтаалтай. Тэр гоё тий. Яа, бүр тэр мэдрэмж бүр салхи аргагүй. Тэгэл ер нь нөгөө Монголыг юу гэж хардаг вэ гэхээр тийм эрхчлөөний орн гэж хардаг. Ер нь ингээд аюу олон газраар ингээд яваал үзэхээр Монгол хүмүүс их тийм эрхчлөө мэдэрдэг, эрхчлөөтэй ус юм байна. Тэ? Энд яг чинь янз янзын юм харна шүү дээ. Одоо тэгээд тэр бол харьцуулагдана. Одоо бидний Монголын байгаа нөхцөл байдалтай харьцуулагдана харна. Тэгчээд би хүмүүст аягүй их дуртай. Бид нэр хаач байхгүй эрхчлөөг эдэлж чаддаг. Тэ? Үгээ хэлэх хэрэгтэй. Түрүүний хүсэлтэд гарах хэрэгтэй. Тэ? Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Хаач ч одоо ямар нэг хязгаарлалтгүйгээр нийгмийн харилцаанд орж ийн бид нар тэ? Тэгээд өөрсдийн дуу хоолойгоо ямар ч хууль тогтоомжийн дагуу байна, үзэр засаглал нь байна, бүтцэн байна, тэ боломжууд нь байна. Тэгэхээр ер нь бол Монгол бол тийм шүү. Хамгийн том одоо даваа тал нь. Хүссэн газар очиод майхан барьж болно. Хүссэн газар очиод майхан барьж болно тий. Тэр ямар шинэ юм бэл ингээ одоо бид ингээ тасцсан. Яг ингээд одоо Америк юунд ингээ байсан. Гэхдээ ингээл болдгоо штэ. Тэгээ тэрийг мэдж байгаа мөртлөө яг ийм үнцэнтэй гэдгийг нь яг юм гадны хүмүүсийг дагуулж яваад Монголыг үзүүлэхэд амар гоё юм бахархаар юмнууд бас гарч иж илээ. Ингээл энэ уулын орой дээр хонмор байл майхнаа бариад хонж болно шүү ингээд чи тоглоод байгаа юм уу? Юу тэгээ ингээд зүгээр болох юм уу те? Тэгээ ингээд зүгээр явж ийснэ шууд зогсоол. За энэ бүгд ширээ гаргаад засаад ингээд хол ичи. Тий, гарч байгаа байхгүй. Тэгэхээр бас үнэндээ бас
бас бидэд амар гоё азтай гэж. Ер нь л тий. Тэгэхээр ялангуяа тэр нөө залуучууд маань энийг амар ингээд мэдэх хэрэгтэй байхгүй. Тэг мэдэх хэрэгтэй. Тэгээд л одоо нөгөө бид нар Монгол бүтэхгүй байгаа юм шиг Монгол одоо тий ингээд байж болох үйл бүтэх бүх юмны цуглуулга байгаа юм шиг ингээд аягүйх тийм сөрөг пропаганда ч юм уу тий ингээд нэг юм хийсвэр хөөсөн дунд аягүйх ингээд хүмүүсийн ойлголтыг ингээд төөрөгдүүлдэг ялангуяа залуучуудыг нөгөө brain wash хийдэг тий угаадаг. Тэгэхээр тэр залуучууд маань яадаг вэ гэхээр одоо ямар сонголт игээд байгаа гэхээр за солонгос гараад ажиллахгүй бол Монголд ерөөсөл тусах юм байна. Та ерөөсөл цалин орлогогүй ингээд өсөд тусах юм байна. Гэтэл тэнд гараад ажилладаг бодит байдал өөр гэдэг. Тэгээд ойлгодог. Гэтэл нөгөө энд байх боломжууд нь алдагдсан байгаа гэдэг. Магадгүй те мэрэгчлэрээ өөрийгөө харуулад, өөрийгөө чадахжуулаад, өөртөө төрөний хэлдэг нөгөө value нэмээд тэр цаг хугацаа боломжуудаа алдсан байдаг. Тэнгүүч нь нөгөө гадагшаа гарчгаараа тэ харалцгаараа тэгээд өөр сонголт байхгүй буцаж ирэх орон зай байхгүй тэ буцаад ирдэг нөгөө цаг хугацааны боломжоо алдсан учраас юу гэхээр бүх юмыг дахиад нойлоос эхлэх болчдөг тий. Тэгэхээр ийм нэг юм одоо бас урсгал яваад байна одоо гэж хараад байна. Тэгэхээр магадгүй нөгөө Монголоо бид нар өөрсдөө ойлгох, Монголоо дотооддоо сурталчлах тий. Монгол одоо хүн гэж хин бэ гэдэг одоо нөгөө брендинг үнцнийг одоо тий ойлгуулах, таниулах, нэмүүлэх тэр зүйл дээр одоо магадгүй болгон чанартай ажиллах хэрэгтэй байна. Сая ингээл гадныхныг аваад явхад Монгол бүр ямар гоё юм бэ гэдгийг мэдэрч орж ирлээ. Өөр зөндөө аялсан мөртлөө ингээл гоё гэл мэдээд байгаа мөртлөө яг гадныхныг авч яваад тэр хэдий харж байгаа үнц бүр шал ороод. Ингээл бид хэдий нэг юм тоохгүй юм те сарлаг хараад баярлж штэ. Сарлаг амьдралдаа хараагүй. Ихэмжлэн ингээд бид зөндөө ингээд гоё юмнууд. За Улаанбаатар яалтчгүй хэцүү байгаа юм байна гэдгийг бол харсан. Би өөрөө яг Улаанбаатараас гараад стресс шууд авахгүй болж амар гоо тавьш. Монгол өөрөө болохгүй байгаа биш. Улаанбаатар тодорхой хэмжээний юм өөрчлөлтүүд бол хэрэгтэй. Гэхдээ Монгол улс өөрөө бол үндэ гоё юм гэж. За амар гоё топикоор хэдүүлээ подкастаа өндөрлүүлж шүү те. Дахиад яриасаа болоо дахиад цагч яриасаа. Тэгээд таны сууны personality айгуу гоё солид айгуу хүчтэй гоё надад мэдрэгдэж чинь тэгээд бид хоёрын бас урилгыг хүлээн авч ирсэн бас багаанд дурсамжаараа хэдүүлээ хаваалцаа тэгээд гоё шин трендүүд болон бас өөрийнхөө хөвөнийхээ дурсамжаараа айлуулсанд баярлалаа. Тэгээд цаашаа дахиад яриа сумаар ясч манаас подкастын маань цаг хязгаарлагтай байдаг учраас өндөрлүүлж байна. Тэгээд дулаа цагтаа ямарчсан маш их баярлалаа. Тэгээд хамгийн гол зүйл маань болохоор бас бидний энэ бас баг хамт олон байгаа. Энэ подкастыг бүтээхэд бол маш олон хүн хамтарч ажилладаг. Тэгээд бүгд энэ хамтаас сууж ин тэгээд та хэдийн маань сэтгэл за тэгээд лайк subscribe амар чухал байдаг шүү. Яагаад гэвэл нэг энэ платформын алгоритмд аягүй сайн нөлөөлдөг. Тэгээд бидний зорилго болохоор яг одоо тань шиг юм карьерийн одоо гоё хатуу хөтөг туулж үтсэн тий. Уналтанда буцаж ингэж давшиж гарч ирсэн ийм одоо ийм сэлмээ хурцлсан ийм хүмүүсийг аль болох оруулахыг одоо зорддог. Тэгээд тийм зорилготой учраас нас аягүй хөдөлмөр шаарддаг ийм ажил байдаг. Олон баг хамт олонс бүрддэг учраас сүүжч хамт олондоо бас гоё бидрийг дэмжээрэй. Тэгээд гоё санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлээрэй. Тэгээд зарим хүмүүсээс англиараа амар их юм яриад байна гэдэг. Англи өгөөд амар хэлж шүү. Зүгээр чадахгүй бол тэгээд баярлалаа. Гэтэ яг зүг штэ. Тэр бол нэг аваад явж байгаа. Тэгээд чадхаараа хичээж байгаа тэгээд тархины хэлхээс гээд аим гоё үг. Тэгээд дэмжлэг амар хэрэгтэй байдаг шүү. Тэгээд хамгийн гол нас мэдэрийг урилгыг хүлээж авч ирсэн цочин. Тэгээд та Трансвестийн хамт олонд бас 15 жилийн мэнд хүрэх баярын. Хамт олондоо ч гэсэн баярын мэнд хүргэе. Тэгээд аюу баярлалаа үргэлжлүүлсэн. Баярлалаа. За тэгээд дараагийн дугаар уулзлаа баяртай. Okay.